Үнийг өршөөж их шээнийг зарлав. Улаанбаатар их дэлгүүр. Сар шинийн үнжгийг илтгэх ууц тавгийн эндээний цар тавгийг худалдаанд гаргалаа. Сар шиндээ сайхан шинлээрээ Зоо соёл компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Энэ бол цензургүй яриа. Манай өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн Уянга хүрэлцэн ирээд байна. Танд орой минь төргийе. За, Уянга гишүүн улс төрийн одоо дуулааны гол зэг болчихжээ. Яасан бэ гэсэн чинь ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьсан байх юм. За, тэгээ зогсохгүй ерөнхий сайдын аав Чимэдгой болон Улсын хурлын гишүүн Баяр Цогтын аав Сангажууга нарт хандад захиа өччихээ. Энэ бас нэлээд дуйлан тарьж таныг ерөнхийсээ чуулган дээр загнасан. Тэгэд эндээ соёлоо яриагаа эхлэх үү? Альнаас нь өргөн барьснаас уу захианаас. Гэхдээ ерөнхийсэдийн загнаснаас эхлүүлъя тий. Яг их бухимдсан л байлаа. За явж би ч бас бухимдсан. Яг гэвэл гачууртын ордо эцсийн хилцүүлэг. Гачууртын ордо төрийн эзэмшлийн хувьд тогтоох. Тэгээд зарим газар нь тэгээд тусгай хамгаалтанд авах тэр асуудлууд бол эцсийн хилцүүлэг рүү орсон. Энэ бол ингээд бид нар ямар ч одоо найдваргүй ноён уулыг алднаа л гэсэн үг болсон л да. Үг болцоход байсан. Тэгээ би одоо ямар арга хэрэглэх вэ? Бид нар одоо хамаг хүчээрээ тэмцлээ, тэ дэлхийд даяар хөдөлгөөн байгууллаа. Ноён уулын ямар чухал болохыг бүхэл эрдэмтэд одоо тал талаас нь ярьж байна. Их олон эрдэмтэд бичсэн шүү дээ. Манай Ёлкгүй хүртэл бичлээ. Зохиолч Аюур Цан байна. За тэгээ одоо эрдэмтэд их олон хүмүүс бичиж байна. Тэгээд ямар ч нэмэргүй сонсохгүй байна, тэ. Яавал дээр вэ гэж нөхөртөөгөө хоёлаа зөвлөлдөж жагаад тэгээ манай бас иргэний хөдөлгөөнүүд нөхөд зөвлөлдсөн одоо яамаар юм бэ гэд. Тэгэд яриан дундаа ер нь захиа авчи гэж юм санаа олоод тэгээ захиа бичсэн. Гэхдээ мэдээж бас хүний аав ээж рүү настай хүмүүс рүү хандж байгаа учраас эхлээд одоо тэд нар нь байна уугүй юу гэж судлахгүй бол болохгүй юм чинь бас яригтай штэ. Тэгээ бас одоо тэгээ аль болох хүндэтгэлтэй хандахыг би бол хичээсэн. Тэр байтугай одоо судалж хайсан л да одоо сонгож байгаа юу хийжсэн хүн ингээд интернетээс гавьяат агрономч болсон юм байлээ. Тэгээ тэрний намтар нь олдсон сонгож байгаа. Тэр намтраас нь түүж ингэж оруулж бичсэн. За Чимдгой тухай бас зөндөө хайсан л да үүндээ бас материал олдоогүй. За өндөр чимэд гэдэг хүн байсан гэдгээр сайхан бэлгийн өндөр чимэд гэл Google дээр нэлээ хайлаа. Тэгээд Чимдгойн тухай одоо бодтой тийм яг одоо Чимдгойд хувь хүнийх намтартай холбоотой зүйл бол олдоогүй. Тэгээд одоо удам судар өвөг дээдсээс нь эхэлж одоо их л хүндэтгэнгүү бичсэн л дээ. Тэгээ ерөнхий сайд харин дараа нь аавынхаа тухай чуулган дээрх тодорхой ярина лээ. Үнэхээр одоо тэр үеийн ахмадууд ер нь одоо Чимдгой төдийгүй, Сангажууга төдийгүй ер нь бидний аав ээж бидний үеийн ахмадууд чинь бол Монгол орныг бүгднгийн одоо энэ аж үйлдвэрж үрсэн, бүтээн байгуулсан, атар газар эзэмшсэн, улс шиг улс болгосон хүмүүс шүү дээ. Тэдний л одоо нэг учраас би ихээхэн хүндэтгэлтэй хандаж бичсэн. За үүнээс өөр үнэндээ арга олдоогүй надад. Энэ бол миний эцсийн арга байхгүй. Миний ч гэж ер нь та бидний эцсийн арга ноён уулыг авч үлдэх. Тэгээ өөр яах юм бэ? Бид нар ерөөсөө сонсохгүй шүү дээ. Бид нар захиа бичлээ, чуулган дээр хилцүүлэг явуулж гэн энийг болохгүй шүү гэдгийг эрдэмтэн мэрэгдэн хэлж гэн, судлаачд нь бүгд хэлсэн хилцүүлгээр. Тэгэхэд л одоо ингээл хүч төрөл ороод ирж байгаа юм чи. Тэр хилцүүлэг бол зөвхөн тийм явсан гэдэг ийм л одоо нэр төдий тий баталгаал болж байгаа болохоос биш өөрөөр асуудлыг шийдэхэд нөлөө үзүүлэхгүй шүү дээ. Тэгээ одоо яах юм бэ? Аргаа варсан л хүний арга л да. Тэгэл битсэнтэй тэрийг их эмзэглүүлсэн юм шиг байлаа. Гэхдээ би бол аль болох хүндэтгэлтэй хандах гэж хичээсэн. Харин манай хоёр бол үнэхээр одоо аав нарыгаа их муухайгаар хэлсэн гэж би бодож байна. Ерөнхий сайдын хэлсэн үгийг дэлгэцэн дүгэй. Тэгээ хоёлаа дахиад ярилцаад явъя. Бас зарим үзэгчид үзэж амжаагүй ч гэж магадгүй. За. Манай аав 80-тай. Баяр Цогтын аав бас 80-тай. Гэхдээ нэг 40-тэй хүүхэн л 80-тай хөгшинлүүл захиа бичээд байх юм. Энэ нийгэм ер нь тэрий чи юу гэж ойлгох юм? Би тань зүгээр хэлчихье. Бидний аавыг хаяглаад байгаа учраас манай аав насаараа энэ Улаанбаатар хотын бүх нэгдүгээр хороолол энэ шинжлэх ухааны соёл энэ хажуу талын соёлын төв өргөө говийн үйлдвэр хөтлийн цемент шохоо энэ Оросын сот хоёрын барьсан бүх объектуудыг ажлын хэсгийг даргалж Оросуудаас хүлээж авч ирсэн.
Хийсэн бүтээсэн нь бол танаас бол хамаагүй илүү. Хийсэн бүтээсэн учраас өнөөдөр гавьяаныхаа амралтанд сууж байгаа 80-та хөгшин байна. Амьдралынхаа ханыг алдчихад гэртээ сууж байгаа хөгшинг та зүгээр таваар нь орхичих. Асуудал ярих гэж байвал надтай яар, ерөнхий сайдтай яар, сайхан бэлэгтэй яар. Тэр хөгшинг амраа за. Баяр цогтой аав насаараа Сэлэнг аймагт тариан талбай хажууд өнгөрөөсөн. Гавьяат агрономч тариаланч хүн. Насаараа таны хийж байгаа гурлыг чи хийсэн. Энэ хөгшчүүдийг та зүгээр амраагаад өг. Ярих юм байвал улс төр энэ танхим дотроо яар. Та битээ энэ танхимаас гарсан тав алахгүй хол улс төрөө битээ юмаа хийж явжээ. Одоо сүүлдээ ил загтал гэр бүлийн харьцаа марцаар ороод таны улс төр чинь нөгөө залуучуудаар поп гэж нэрлэдэг юм. Шинжлэх ухаанд нь популист гэдэг. Одоо над улс төр чинь арай дэнтлээ. 4 жил гангарлаа. Одоо наадад чинь хүмүүс дэмжихэ болсон. За таны асуусан асуултанд чи яг тодорхой хэлээд өгье. Одоо бид нар ноён уулаа хамгаалтанд нь авсан 10 хэдэн километрийн цаана байгаа тэртээ тэргүй ашиглаад дунд нь орхисон байгаа гац үртийн ордыг үргэлжлүүлж дуусгаад хэрэглэх гэж байна. Энэний дүүгээр үндсэндээ 1000 гаруй ажлын шинээр бий болно. 240 сая долларын 480 тэрбумын татвар орж ирнэ. Дээрээс нь Монгол улс 50 тонн алтны нөөцтэй болно. 50 тонн алтны нөөцтэй болсон учраас таны хармаанаасаа төлж байгаа долларын ханш бусад бүх юм чи хэрэг болох юм. Ийм учраас бид нар эдийн засгаа эргэлтэнд оруулахын тулд явж байгаа. Нэг болохоор эдийн засгаа та нар явуулахгүй ингээд засгийн газрыг огцруулахыг тавьдаг. Эдийн засгийг явуулахын тулд засгийн газар үйл ажиллагаа ихээр огцруулна гэдэг. Та нарын энэ хайчин дунд ямар засгийн газар, ямар төр, ямар Монгол улс урагшаага хөгжих юм. Уянга одоо болоо над улс төрчин болоо. За ерөнхий сайдын хэлж байгаа үгнээс хэд хэдэн үнэлэг ажиглагдаж байгаа. Нэгдүгээрт 40-тэй хүүхэн 80-тай өгнөлөө захиа өчөөд энэ одоо яаж байгаа ингээд энэ үгийг хийгүү санагдсан л та. Яг ерөнхий сайдыг энэ үгийг хэлж байхад баяр цогц сайд бас сони юм ярьсан. Би тэгэхэд баяр цогц сайдыг би яг ерөнхий сайдыг хэлж байгаа үгийн ийм утгаар нь бас тухайн үед ойлгосонгүй. Сүүлд нэрээ үгийг сонсож байхад бол энэ аюулгүй муу утгаар ярьсан байна. Яг ерөнхий сайдыг ингэж хэлж байхад баяр цогц сайд одоо тэр хажууданаас юу гэж хэлсэн бэ гэхээр чи дурлцсан бол тэрийг л хэлдэг гэж хэлсэн байхгүй. Тэгэхэд би үнэхээр одоо ямар балиар бүдүүлэг ямар муухай амтан бэ гэж дотроо бодсон. Гэхдээ би тэр өөр хүнтэй харьцаж байсан учраас баяр цогц руу харьцаж амжаагүй л дээ. Тэгээ дараа нь сонссон чи ерөнхий сайдын ярианд бас тийм сонио агуулга байгаа байхгүй. 40 хүүхэн 80-тай өгнөл захиа авчил. Энэ хоёр юу ойлгож байна? Ямар одоо ёс суртахуунтай хүмүүс вэ те? Би бол зөвхөн одоо ерөнхий сайдын аав чимд гэдэг хүн лөө одоо баяр цогтын аав сонгож угаараа бол хандсан гэж ойлгоогүй. Энийгээ бол цаагаараа их л одоо хүндэтгэлтэй хандаж ахмад уйлуугээ тэ та нар бол энэ газар шороо алт руугаа энэ хүмүүгийн дурсгал руугаа оролгүйгээр бол энэ Монгол улсыг авч явсан хүмүүсээ үр хүүхдтэй нэг хэлж өгвөл ахмад уйрууг л хандж байгаа гэж би ингэж төлөвлүүлж ойлгож байгаа. Төрийн түшээгээ хуваад тийм тэглгүй яах вэ? Би тийм дандаа хүүхдийг дурссан байгаа. Тэр хүмүүсийн хийж бүтээсэн зүйлийг бас дурссан байгаа. Хүүхд төхрүүгөө л хандсан юм битсэн байгаа шүү дээ. Тэгээд бид нар чи өвгөд рүүгээ ахмад уй рүүгээ насны руугаа хандж чинь яагаад болохгүй гэж. Тэгсэн чинь тэрийг яагаад нэг амар сонин утгаар ойлгож байгаа байхгүй. Тэгээ энэ хоёрын ёс суртахууны янзрал доройтол манай ерөнхий сайд тэргүүн байж байгаа хүмүүсийн ёс суртахууныг л бид нар маш тодорхой харж болж байгаа байхгүй. Энэ бол дэндүү бүдүүлэг. Харин ч одоо энэ хоёр маань аавыгаа одоо үнэхээр муухай олны өмнө доромжилчихэл гэж ингэж би ойлгосон. Энэ үгнээс бодоод таныг одоо юу хийчихсэн юм бол гэж сандарсан. Тэгээд нөгөө захиагийн чи хайж олсон л доо. Ерөнхий сайдыг энэ үгийг хэлсний дараа л би юу ичж вэ гэж хэлсэн байхгүй. Таны захиаг ер нь сонин хэвлэлд хэвлсэн үү? Телевиз радиогоор нэвтрүүлсэн үү? Мэдхгүй. Би нөгөө тэр асуудал маш яаралтай орох гээд байсан. Тэгээд сандраад тэрийг одоо өмнөх өдөр нь бичээд тэгээд бас одоо нэг найз залууга дуудаал манай ээлд хамт ажиллаж байсан оператор залууга дуудаад найз нэг юм хийх гэсэн туслаач гэсэн. Тэгэл тэр маань өдөр ирж бичээл оройн надаа монтажлал ингээл өгсөн л дөө. Тэгэл тэр оройдоо тавьсан. Уянга гишүүн ерөнхий сайдын аав баяр цогтын аав хоёр захиа өчлөө гэсний дараа ерөнхий сайдын энэ бухимдц үг та бас бухимдаад өмнөөс нь ярьдсан шүү дээ. Энийг гарсны дараа нийгэм айгүй сонирм болсон байхгүй. Одоо уянга юу ичцээ? Яагаад настай хүмүүсийг 50 суулгахгүй байгаа юм гээд. Тэгэхээр хоёулаа юу ч гэсэн захиагийн чинь нэг явуулаадах гэдэг хөө. Тэгээд бас хэрэг уянга гишүүний захиаг уншаагүй ч юм уу, үзээгүй ч юм уу хүмүүс байвал бас үзэг. Тэгээ хоёулаа эргээд ярилцаад явъя. Туйлаас эрхэм хүндэт өтгөс та бүхний энэ өдрийн амгаланг нэхийн айлтгая.
цаг түр цөвөн цагаагаар хүйтэн энэ цагт гавьяаныхаа амралтыг эдлэн жаргаж буй та бүхнийхээ амгалан гэвдэж алтан номын үсгээр хил болгон ард олноор гэрч болгон нэгэн ил загтал хөргүүлэхийн учир. Манай Монгол улсын түүхийг хүн гүрнээс улбаатай хэмээн лавтаяа тогтоож тусгаар төрийн албан ёсны түүх бичигт оруулсаар нэгэн зууныг үдэж буй. Монгол улс болвоос дэлхийн анхны төрд улсуудын нэгэн эрт мандсан төрд ёсны уламжлалтай. Европ Азийг хамарсан 3 хитэх гүрнийг байгуулсан их түүхийн үлгийн нутаг болохын хамгийн анхны баталгаа, хамгийн эртний бие төв Эдүгэ Төвсөлөнг аймгийн заагаар орших ноён уулын их хориг үлээ. Үүнийг мэрэгэн ах эгч та нар өчүүхэн биднэр хэлүүлэх юу. Эрдэмтэн Козлов анхны бунхныг малтан 23 тэмээ эд дагуурс соёлын үн төвийг гаргаж Эрмитажид зөөж Орос Америк зэрэг хүчрхэг их гүрний хөгжсөн шинжлэх ухаанаар зөвшөөрүүлж хүн гүрэн бол Монголын өвөг болохыг баталжээ. Үүнээс улбаалж одоо цагт бид үндэсний их баяр наадмаа хүн гүрэн байгуулагдсан жилээс тоолон төрийн ойгоо багтан тэмдэглэсээр ирлээ. Баясан цэнгэгтэй хүннүү гэж баран идэхтэй алт гэх ёсон бий юу? Хүн гүрний их өвийг агуулгач ноён уул, төргийн эзэнт гүрний их өв соёлыг агуулгач хөгшин орхны хүндий. Их Монголын эзэнт гүрний шүтэн бурхан халдан уул гурав бол үеийн үед хориглон онгосон бүрч болшгүй ариун шүтэн нутаг болохыг та бүхэн зөвшөөрөх болов уу? Үүнээс гадна сайн бие тавгаж уугар хэрэгс нэрун 5 их гүрний мандал бадрлын цог хиймэр өнөө бидний эзэгнэн буй нутагт бий. Гэтэл энэ 3 эрдний нэг ноён уулыг хүндийлэн ухаж өчүүхэн баг алтны төлөө 2211 дамжуулан хамгаалсан их хориг цээрэг зөрчиж эцэг өвгдийн ариун биеийг эвдэж сүнс сүлдийг цочоон хилэгнүүлж их түүхэндээ халдах муу үлийг таны үр хүүхэд эхлүүлэхээр завдан буйтал аргагүйдэн хандаж байгааг минь өршөө хэлтрүүлнэ. Муу нүрт химээх бичин жилийн нүүрэнд төр засгаас эрхвч та бүхний үр хүүхдийн санаагаар буй олон ард бутсан өвгөд дээдэс уурал түүхэндээ халдсан муу нүрт муухай санаат бодлого гаргах боловч химэн болгоомжлохын учраа. Улсын их хурлын дарга инх болт ууж өссөн сэлэн мөрнийхөө нэгэн цутгалан устгаж мөхөөхөөр дайрч буйн туйлаас харамсалтай. Энэ уснаас түүний аав ээж жууж байсан шүү дээ. Сэлэнг аймгийн намын хорооны дарга хүртэл өндөр албыг хашиж улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэхэд гар бие үл амран газар тариалангийн салбарт 50 шахам жил үр бүтээлтэй ажиллаж нойр хоолгүй зүтгэж алсан гавьяат агрономч сангажууга таны үйдч ноён уул химээх ариун дагшин газарт халдаж уулыг нурааж усыг тасалж ардыг хохироож байсангүйг монголчууд бид мэднэ. Сангажууга та өнөөгийн босгож буйгаас хэд дахин олон үйлдвэр сангийн аж ахуйг эрт Эдүгэгийн олон хүчин зүйлийг харгалзан үзэж судалгаа шинжилгээнд тулгуурлан ард олны сэтгэлийг үүмүүлэлгүй, итгэлийг алдалгүй амгалан тайвнаар бүтээн байгуулж ирсэн түүхээ хүүдээ хэлж сургах болов. Цамбагрын хормойд нөхчсөн хааныхаа ясыг манж нараас хармалж явсан дайчин ойрдын угсаа ерөнхий сайдтан хүн гүрний ихсэн ясыг эвдлэн ухуулахаар ёсыг эвдэн зүтгэн буй гурван үлийг нь чимдгай тэргүүтэн олон ах дүүс та нар ухуулан хэлж эргүүлэн ухааруулж туслах болов. Энэ үг хэлснээ мартагч ерөнхийлөгч болоод түүний овг удамдч бас үүнийг хүсэж байна. Монголын төрийг далд аюулаас хамгаалахын төлөө зүтгүүлэх цол хийгээд тушаалыг харамгүй хүртчихэд өдгөө түүнээ хөсөр хайж харин ч далд нууцыг ухуулах эвдүүлэх санаагаар зүтгэн буй сандаг генералын садан ах дүүс энэхүү загтлыг уншаасай. Эдгээр мунхрагчдын гар хөл болж эцэг их хийгээд үр хүүхдээ бузар мөнгөөр тижээгч улсын хурлын зарим гишүүдийн аав ээж ахс ихэст бас энэхүү загтал минь хүрээсэй хэмээн хүсэж байна. Ард олны хүсэл шаардлагаар ноён уулын орчмыг хамгаалж үлдэхийн тулд хоёрынтаа буцаасныг үл тоон ухан сүйтгэхээр завдагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэн байгаад бид санаа зовж бас давчтан байна. Ноён уулыг ухаж ихсэн онгоныг цочоож биеийг сүйтгэж гацууртын голыг таслан хөнөөж мод ургамлыг хяаруулан мөхөөхийн төлөө зүтгэгчдийн ар гэр аав ээж ахс ихсэн дээрхийн адил ухуулан синхруулахыг мөргөн гуйж байна. Өөр хилэн мунхаг харанхуй атгах санаатны урих занг ад биш харин шунал хүсэлд автсан бидний үеийнхний алдаа эндэгдлийг шүүн хэлж аль алийг нь ухааруулан эвлүүлэх ахмад үеийнхний ёс суртахуун мэрэгэн ухаанд найдан хандхаас өөр арга бидэнд үлдсэнгүй.
Алд биеийг амар оршоох, уул газраар сүйтгэсэн энэ бидний үеийн алдаа эмнэлээс болж эцэс хойч маань та бидний шарил биеийг үл хүндэтгэж ухан эвдэх муу заншлыг тогтоохгүй байхыг хүсэмжлэн энэхүү ил загтлыг өргөн мэдүүлсэнийг сэтгэл оюундаа тогтоон өршөөн толлоосоо хэмээн хүсэн гуйж мөргөн даатгсан Улсын их хурлын гишүүн Ган Төмрийн уянга. Танд энэ захааны хариу ирсэн үү? Үгүй энийг яг тэ би учиргүй хаяглаж явуулаагүй л дээ. Зүгээр л ил загтал маягаар олон нийт бас хүрээсээ тий. Энд чинь яг үндэ Чимдгаа сонгож байгаа хоёрын нэрийг дурдсан болохоос одоо тэр Синтера Голдд төлөөлөгч, засгийн газар хариуцсан төлөөлөгч гэж байгаа шүү дээ. Одоо тэр сандаг генерал тагнуулын дарга байсан. Тэгээ бас улсын их хурлын гишүүд ер нь одоо энэ ноён ултай холбоотой шийдвэр гаргах гэж байгаа хүмүүсийн одоо арга гэрийнхэн бас хэлээсэл энэ үг түүхээ мэддэг ухамсартай хүмүүс нас хэлээсэл гэсэн юм санаа бас байгаа эцтэй тий. Тэнд ямар ч тийм одоо тэр хоёрыг ойлгоод байгаа шиг ухтгүй бол үнэндээ тийм болооч байхгүй байгаа. Учиргүй бас дайрж давшилсан ч юм алга. Хүний настай ээж авруу дайрлаа гэд бас их сүрхий бичиж байгаа л да. Би зүгээр энэ цахаг таныг бичсний дараа ингэж бодсон. Ер нь их зөв явахгүй бол зөв амьдрахгүй бол эн чинь аав ээжигээ насны эцэст ингэж чихийг халууцуулаад олонний өмнө нүүр их газаргүй болох нь биш гэж би бол тэгэж хүлээж авсан. Чиний постээс уншсан. Тийм, тэгээ бичсэн. Тэгээ ер нь би бодсон. Яагаад ерөнхий сайдын аав болохоор 50 ам олон байх ёстой юм. Яагаад миний аав тэгвэл өнөөдөр энэ хэцүү нийгэмд бас зовж амьдарч байгаа ёстой юм. Бас л тэтгэвэр нь бага, энэ юмны үнэнд тэнгэр тулцсан. Өнөөдөр амьдрахч газаргүй болж байгаа шүү дээ. Малаа алдаал хамаг газар шороо бүгд ингээд хөрсөндөө сэндэлэгдсэн. Тийм байгаа байхгүй юу? Тэгж бас бодчихлаа. Бас тиймэрхүү санаанууд хүмүүс хэлсэн байлээ. Гэхдээ одоо би бол тэгж барьцалдуулаад яг хөө би илүү үүх түүх рүүгээ л одоо хандж байгаа юм л та. Ер нь бол ард иргэдийн амьдрал нийтээрээ таруухан байгаа нь үнэн шүү дээ. Гэхдээ л монголчууд хэдий ядарсан ч хэдий үлсэж байгаа ч гэсэн бид нар одоо өвдийнхөө шарилыг ухмааргүй байна. Бид нар одоо шарил ухаж амьдрахтаа бас тулаагүй шүү дээ одоо. Тэгээд энэ ноён уул өөрөө их үүх түүхтэй. Бид нар одоо дандаа наадмаа хүннү гүрэн байгуулагдсан 2200 хэдэн жилийн ой гэл одоо ингээл явж байгаа шүү дээ. Гэтэл яг уул нь энэ их утга учиртай. Би нөгөө чуулган дээр үг хэлэхдээ бас нөгөө хятадын сянтай харьцуулж энийг бас ярьсан, анзаарсан баг. Хятадын сян бол үнэхээр одоо аялал жуулчлалыг татж байгаа маш том мөнгө тэндээс орж ирж байгаа ийм том одоо зохицолбор болчлоо шүү дээ. Хүмүүс тэрийг л үзэх гэж хятадын сяныг одоо цагаан армийг үзэх гэж ихэхээс илүү бас сяныг үзэх гэж очдог болчих. Гэтэл сян бол яг манай ноён уултай адилхан дурсгал байхгүй юу? Яг нөгөө бид нар бүгдээрээ л мэдэх түүх Цэнши Хуанди яг хятадуудыг нэгтгээд төр тус байгуулсан. Бараг нэг цагт нүүдэлчдэг одоо манай модон хаа нэгтгэж хүннү гүрэн байгуулж ирсэн. Тэгээ тэр хоёр ч одоо анх манай хятад одоо Монгол хоёрын хооронд анхны хүннү хоёрын хооронд анхны одоо дипломат хэлцээр болсон бүгдээрээ мэддэг түүх шүү дээ тий. За энэ урт хэрэмнээс цаат урд өмнөд байгаа дээл малгайтныг одоо Цэнши Хуанди захирнаа. Манай урт хэрэмнээс тэр одоо хойно байгаа ном сумтныг одоо модон Хуанди захирнаа гэд тий. Тэгэхээр энийг энэ гэрээ хилцээр энэ үүх түүх чинь хятадтай барьцалдж байгаа энэ үүх түүхийнхаа соёлын дурсгалыг бид хамгаалах гэдэг шүү дээ. Яагаад баярлж цэнгэхдээ бүгдээр хүннү гүрэн байгуулагдсны ой гэж цэнгдэг хэрнээ яагаад одоо нэг алтын ухаж энэ дурсгалыг хүндэтгэхэ болчиход байгаа юм бэ? Ингэж бид нар болохгүй л гэд тэгж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ байна л да. Тэн түүхийн дурсгал ямар ч юм байхгүй гэдэг. Үүндээ байгаа байхгүй юу? Байхгүй л ах юм шүү. Байхгүй гэдэг. Ноён уул одоо яг энэ лицензтэй талбай нь энэ. Хэрвээ энэ ноён уулыг бүхлээр нь хамгаалахын тулд энэ ч бас одоо хилэн бүтэн гарааг нь одоо орж ирж байгаа санал юм шиг байна. Бүр ингэж одоо 75 км/квадратаар хамгаалах хэрэгтэй гэж байгаа. Энэ дандаа нөгөө нэг түүхийн дурсгалууд шинжилгээ академийн одоо судалгааны талбайд байгаа түүхийн дурсгалууд болшнууд энд байгаа байхгүй. Тэгээ эдгээр бол энд талбайд нь ингээ орцсон л явж байгаа Синтерагийн талбайд. Тэгээд бид нар чи энийг хамгаална гэвэл бүхлээр нь л ингэж хамгаалахгүй бол одоо бидний одоо Синтерагийн өмнө нөгөө Комторын юуг бодоо олгосон энэ байна л да. Одоо ноён уулын маань ирээдүй гэж энийг харж болно. Энэ Комторын нөгөө нэг тэнгэр уулын нэг салбар уул юм байлээ Киргизийн.
За анх ингээл ингээд энэ мөнх цастаа уулын маань эвдчин сүйтгэж чинь битээ ингээд эн чин гол усны маань их болдгийм аа гэд ингээд гэргээсүү тэмцэхгүй 6 км-ийн зайтай шүү дээ. Тэр уулнаас чинь 6 км-ийн зайтай гэд ухцсан байгаа байдал нь нөгөө уул нь энэ байна. Энэ нэг уулын нураагаа тавьцаан гэж. Энд нь уул байсан юм уу? Уул байсан юм л та юм шиг байна. Тэгээ энэ 6 км-ийн зайтай шүү дээ гэд одоо уурхаан энэ уул нь харагдаж байгаа байхгүй. Манайх ч 10 хэдэн км-ийн зайтай гэж сая. Тэр нь бол уул даваад үнэндээ бол тийм биш. 4-өөс 7 гэж байгаа. Та яг юун дээр нь очисон ш ноён ууланд? Би очисон. Тийм. Тэгэхээр одоо ноён уулын ирээдүй энэ л болох гээд байгаа байхгүй. Бид нар энийг л одоо 50 тонн алтаар бид нар тутахгүй шүү дээ. Монгол тутахгүй байхгүй. Яагаад бид нар эдийн засгаас сэргэн ихээр эсвэл алт ухна, эсвэл ерөөсөө л одоо зээл авна, бонд гаргана гэдэг ийм сонин юмтай болчиход байгаа юм би бид нар тийм. Одоо энэ ноён уулыг ингэж Синтер Голд компанид өгөж оруулахгүй бол нинжа нар дайрч ороод сүлмөд дуслаа гэдэг байгаа байхгүй юу? Үнэхээр тэнд тийм олон нинжа байна уу? Төр уйлтгэл нинжагаас ч гэсэн хамгаалах хэрэгтэй шүү дээ. Би одоо тийм олон нинжагааг мэдгүй. Зүгээр миний олголт сонссноор би ер нь бүгдээрээ мэдэн шүү дээ үг түүхийн. Тэр компаниуд жишээлбэл урт нэртэй хуульд хамрагдаал ингээд бүгдээрээ лицензүүд нь урт нэртэй хуульд хамрагдаад ингээд хүнд байдалд ороод ирэхээр тэр компаниуд бүгд нинжа оруулсан. Тэгэл алтын нуудалдаж аваад сууж байдаг. Харж гэнэ үү компанид өгөхгүй бол нинжа ингэ сүдэлчдэг байхгүй юу гэж хэлэх гэж зориуд одоо нинжа үйлдвэрлэдэг газар чи өөрсдөө тэр компаниуд тийм юм байна уу тийм юм ч бид нар хэдэн 10 жил үзлээ шүү дээ. Тэрийг одоо мөн л яг тийм л процесс болж байгаа. Энэ бол бараг баталж нотлох шаардлага байна. 1000 гаруй ажлын байр 240 сая долларын татварын орж ирэн. Дээрээс нь 50 тонн алт гэд одоо ерөнхий сайдыг хэлээд байгаа нь энэ шүү дээ. Яах вэ? Би бол зүгээр энэ бол бидний нэг удаа л идэх юм. Өнөөдөр цалин тэтгэврээ тавьж чадхаа байлцсан, хүндэрсэн. Энэ бидний буруу биш шүү дээ. Энэ ноён уулын буруу биш, энэ бидний өвд эцсийн буруу биш шүү дээ. Тэрний төлөө яагаад эдрийг сандаачих ёстой юм бэ? Өөр арга замаа хайл та. Өөр одоо юу байхгүй мó? Өөр энэ тэнтгүүл ашигт малтамлууд байна шүү дээ. Өнөөдөр манад хайгуулын 2000 орчим лиценз байна. 1000 гаруй бараг 2000 төгсөн ашиглалтын лиценз байна. Уул уурхай 1660 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэг ганцхан ноён уулыг өршөөчгөл гэж байгаа шүү дээ бид нар. Ганцхан ноён уулыг. Гэтэл бид нар энэ түүхийн дурсгал энэ хамаг юмаа устгаал, дайраал, өнөө маргаашийн хоол, өнөө маргаашийн ходоод идэх хоол гэл ингээл зарж өрч дуусч байна. Энд чи дэндүү эмгэнэлтэй байгаа байхгүй. Тэгтэл одоо төрт улсууд яаж юм бид нар бүгдээр мэддэг шүү дээ. Арангаа хашаатын тэнд күлтээгний хөшөө. За тэгээ наашаа энэ хар хорны наашаа энэ бэлгэн хааны зам гэсэн мөсөө байгуулсан түүрхүүд ингээ те күлтээгний хөшөө. Түүрхүүд нөөц дээрээ бариад өгсөн. Түүрхийн дурсгалуудыг бүгднийг мөсөө болгоод янзалж байгаа байхгүй. Одоо тэр налайхан таникокийн хөшөө бас одоо ингээ хамгаалтанд авч байна. Гэтэл альч улс үндэстэн түүхээ урагшлуулах гэж ингэж амбицлдаг. Одоо магадгүй одоо нүүдэлчдийг бид байгуулж ирсэн юм аа. Яагаад худлаа гэвэл баталгаа нь энэ байна гэдээ одоо Туркууд 100 жилийн дараа ч юм 200 жилийн дараа ингэ явах нь шүү дээ тий. Гэтэл бид нар 2000 жилийн өмнөх бидний түүхэнд байж байна. Бид энэ ноён уулыг устгаад байхгүй болчвол одоо тэгэл манай модон Шаниугийн одоо тэр үедээ хэн маргалдах юм. Цэнши Хуанди байсан юм а. Цэнши Хуанди нүүдэлчдийг нэгтгэсэн дэлхийн их гүрний байгуулсан юм а гэж явхад бид нар ямар ч баталгаа нотлоход урсгалгүй болж ноён уулнаас 11,000 газрын одоо төр хамгаалтанд авсан гэд хэлээд байгаа шүү дээ. Энэ хангалтгүй юу? Хангалтгүй. Хэрвээ үнэхээр энэ дурсгалыг байгалийн цогцлбор газраар нь яг тэр чигээр нь уултаа, устаа, ургамалтаа, юутай юутай хамгаалж үлдээ гэвэл одоо 75,000-аар л авах хэрэгтэй гэж эрдэмтэд байгаль орчны байнгын орны хэлэлцүүлэгээр хэлсэн. За тэгээ 37,000-аар бол орж ирж байгаа юм байлээ. Тэрэнд бол бас л одоо сэтгэл хангалуун биш л байлаа. Манай археологчид жишээлбэл энэ хөлийн заагийг яаж тогтоосон гэсэн чинь ерөөсөө л бидний нөгөө нэг судалгааны талбай хөлийн заагаар шууд шугам татсан байлээ. Хамгаалах гэж байгаа бол тэрнээс гадагшаа 3 км байх ёстой гэж хэлж байлээ. Үнэхээр тэгжээж л хамгаалтанд авдаг юм байна л та. Одоо энэ Сианы чинь дурсгалын тэр 80,000 юм байлээ шүү дээ. Тийм үү. Тэгжээж одоо хамгаалтанд авдаг. Тэгжээж одоо үх түүхээ хамгаалж үлддэг юм байна л та. Гэтэл бид нар ингээл явж байна. Тэг хамгийн хамгаалтын бүсийг яаж тогтоосон гэдгсэн чинь мандал сумын засаг дарга ирээ ярьж байгаа байхгүй. Гэхдээ байгаль орчны мэрэгжлийн хүмүүс өөрсдөө очиод хөлийн зэсээ тогтоогооч. Бид нарыг хурдл гээл дэх. Бид нар ч одоо нэг хурдан хөлийн зэс тогтоогоод иргээл дээрээс үүрэгдсэн гинэ. Тэгээ нөгөөдөл мэрэгжлийн хүн биш юм болохоор одоо тэгэл заана ингэсгээл зурчихъя гэл зураал одоо ячиж өгсөн байгаа байхгүй. Гэх мэтчлэнгээр ингэж бид нар хандаж үнэндээ бол болохгүй л дээ. Одоо тэгээд яхаар болсон?
Одоо тэгэл эцсийн хилцүүлэг хийн бүгд одоо хүчээр тэгэл явсан. Арчлан нам завсарлага авцсан байгаа 4-р 5-дахад л орох байх. Ирэх 4-р дөө. Энэ 4-р. Энэ 4-р цагаан сар руу бас нэлээд шахуу орж ирэх нь тийм. Харин тийм бас л цагаан сар төхүүлж л одоо хийх гээд ах шиг байна одоо. Өмнөдөө амаргүй байна шүү дээ юм хэсгэлээ. Одоо бид нар чинь хүнтэй Монголын төр биш байгаа байхгүй. Би яг үндэ Монгол улсын засгийн газраа хөцрүүлэх гэж байгаа гэж бодохгүй байна. Энэ засгийн газар монголчуудын төлөө ажиллахгүй байна. Энэ Синтерагийн төлөө ажиллаж байна. Синтера үндэ хүндэрсэн байгаа юм шиг үлээ л дээ. Комтор дээр ингэ одоо ганц найдварт нь гачууртай орлоо юм байл. Эндээс Синтера компани босох юм байлээ. Тэгэл Синтерагийн төлөө л одоо ажиллаж байна. Монголын төр засаг тэр аяараа. Энд чинь дэндүү эмгэнэлтэй байгаа байхгүй. Тэгээ их хурлын даргач гэсэн бүгдээрээ тэр тал руу орцсон, эрх баригчд нь орцсон, ерөнхий сайд нь орцсон. Тэний хідэн хүн би Синтерагийн өмнөөс одоо асуудлыг засгийн газарт оруулж ирж байна шүү дээ. Засгийн газар нь өөрөө тий их хуралдаа оруулж ирж байна. Тэгэл ийм л одоо эмгэнэлтэй, инээдэмтэй ийм цаг үед өстөө нөө цөөн цаг гэдэг нь л ийм их юм байдаг юм байна гэж бодож сууж. За таныг одоо ингэж ярихаар түрүү ерөнхий сайд хэлээд байгаа юм. Уянга наадахыг чи поп гэдэг юм аа. Залуучуудын хэлдгээр поп, шинжлэх ухааныхын хэлдгээр популист гэж хэлдэг гинэ гэж. Тий одоо ерөнхий сайдын ингээд миний энэ гаргаж тавьсан бидний энэ ярьж байгаа юмны үүдээс хэлдэг үг нь л одоо нэг ийм үгтэй, популист гэдэг үгтэй. Тэгээ би бол харин бид нар 25 жил популизм хийсэн. Монголын улс төрчид, Монголын нийгэм тэр аяараа бид нар юу ч бүтээгээгүй. Энд чинь 25 жилийн юм байхгүй. Би харин бол их өөр юм ярьж байгаа гэж бодож байгаа шүү. Би бол энэ популистуудын эсрэг тэмцэж байгаа юм гэж өөрийгөө бодож байгаа. 25 жилийн өмнө монголчуудыг сайхан болгоно, Монголын нийгэм арчил гэдэг чи ийм гоё юм байдгийг ингэж бүгднийг хошгоруулсан, энэ хоцрогдсон үйлдвэрүүд хэрэггүй гэж нураасан, хувьчилсан, ерөөсөө юм хувьд очихороо сайн байдгийн төр шиг хэрэггүй юм байхгүй. Төр бол муу менежер, төр дөр нь юу ч байхгүй байвал зохино гэд ингээд байхаар л идэж уучдаг ингээд. Ийм популизмын үр дүн 25 жилийн популизмын үр дүн өнөөдөр Монгол улс байхгүй. Иргэдийнхэн 70-80% нь ядуурцсан, ажилгүйд л газар автсан, үйлдвэрлэдэг юм байхгүй, зөвхөн уурхагаа ухаж зардаг эсвэл үр тавьдаг. Би тэр хурал дээр бас хэлсэн. Өнгөрсөн 70 жил тэр муулаад байгаа, үзэн ядаад байгаа социализмын чинь жилүүдэд 11.8 их 80-ийн өрөөр Монгол орныг босгосон, аж үйлдвэрчсэн, хинээс ч хараат бишээр бүх юмаа өөрсдөө үйлдвэрлэдэг, шавхагддаггүй, барагддаггүй баялаг малажхан гаралтай түүхийн идэд 100% эцсийн бүтээгдэхүүн боловсруулж үйлдвэрлэдэг, ажилчин ангитай бүгдээрээ ажил хийдэг, ядуу гуйлагчин тараншааны хог дээр амьдардаг хүн гэж байхгүй, ирээдүйдээ ихтгэлтэй ийм сайхан Монгол орн байсан. 25 жил одоо бид нар харьцуулах бололцоотой болсон. Түүнээс 2 дахин их үр тавилаа, юу ч бүтээсэнгүй нураалаа, газар нутгаа ухлаа. Өнөөдөр манад сум дүүрэг нийлээ 340 байна. Сум дүүрэг 69 лиценз авахгүй, уулуурхаан лиценз авахгүй. Бусд нь бүгд лицензтэй. 25 жилийн популизмын үр дүн энэ байхгүй. Ердөө л энэ. Би бол өнөөдөр популизмыг биш, би бодитмыг ярьж. Би бодит баримтыг үзүүлж байна. Үүх түүхээ хамгаалах чинь. Хэрвээ энэ популизм юм бол манай нэг хүн бичсэн байлээ. Хэрвээ энэ уянгагийн энэ популизм юм бол би тэгвэл популизмыг дэмжиж байна гэж. Би ч одоо популист болчиход байгаа шүү дээ. Энийг ер нь л өөрийн чинь ярих зөв санагдаад байгаа байхгүй юу? Нэрээ ингээд газар шороо нутаг ус одоо бүгдээ хий бүтээ гэдэг юм ярьдаг нь популист болчихоо. Тэр популист гэдэг нь тийм муу юм болоо одоо тэгээд бид болж л таарах. Одоо яг социализмын үед те яг ингээд нэг арай өөр өнцгөр юм ярьсан харж байгаа хүмүүсээ жишээлбэл үнсэрхэг үзэлтэн, зөвлөлтийн эсрэг үзэлтэн, баруунтан энтер гээл те ингэж одоо ярьдаг байсан ш. Тэгэл 30-40 жилийн дараа нөгөө лоохууд зугаа сурмааж байгаа эднэрийг чинь та нарын зүв байсан байх шүү. 30 жилийн дараа хөөрхий одоо хилмигдүүлсэн байх шүү гэл ингээл ярьж байсан. Бид нэр дандаа ингэх ёстой юм уу те? 30 жилийн дараа уянгааг тэр үед зүв ярьж ирсэн мэн ноён уулаа ухуулахгүй гэж яхад нь л бид нар нэрээ дэмжихгүй яав гэд ингээд бас л одоо 30 жилийн дараа цаатгцсан явж явах уу. Энд чинь ийм одоо инээдэмтэй түүхийг бид нар бас давтах хэрэггүй шүү дээ. Ноён уул гэснээс тосон бомбын нуруунд очиж үзсэн үү? Би яг тэнд очиж үзээгүй. 3 тис сумд ер нь очиж үзээгүй юу? Очиж үзээгүй. 3 тис сум гэж одоо Өмнө Говь аймгийн хамгийн их байгалийн баялагтай сум байна л да. Нийтдээ 80% ухуулсан сумынхан. Одоо хойшоогоо ерөөсө говь гурван сайхны дархан цаазд газар болгон ингээд шахагдсан. Тэнд байгаа тэр говийн жоохон уул тосон бомбын нуруул ганцаархнаа ирүүл. Тэгээ тэрийг л авч үлдэх гээд нэг хэсэг ард түмэн тэнд бүжигнаад байгаа юм байна. Тэрийг сонсдог хүн байхгүй. Тэр нутаг ус тэр байгаль үнэхээр харамсалтай болсон мөлий.
2 жил гарангийн өмнө санаж байна. Над дээр яг тэр Өмнөговь аймгийн альсан 3 тэсийг санаж байна. Нэг иргэдийн урлын төлөөлөгч нэг эмэгтэй ирсэн, нэг багш бүсгүй орж ирсэн. Тэгээ тэр басны төрийн бус байгууллагын эмэгтэйтэй орж ирээд надад энэ тухай ярьж байсан байхгүй юу. Тэд нар бас эрүүс хамгаалах сан билүү, бас тийм нэг төрийн бус байгууллага байсан. Тэгээд энэ эрүүс одоо энд ийм гайхамшигтай юм байгаа маа, энд анхаарлаа хандуулаад өгөөч. Бид нар бол тэр аймагта би бол хүчрхээ боллоо. Аймаг өөрөө цөөхөн хүн амтаа бие биенээ мэддэг. Ганц соёлхнаа ингээ эсрэг байж ах тэнд бол амьдрах аргагүй болдог. Аюун хүнд байдгаа гэдэг ингэжсэн. Тэгээ би энэ юу н анхаармаар асуудал юм байна да гэж ингээд тавьчаад явж итэл тэгээд л одоо тэрэндээ хүрч чадахгүй ингээд бус төрүүлээ хийж итэл нөгөө лав сүмбэрлийн асуудал бол гарч ирсэн л дээ. Тэгээд би өөрөө чинь нэвтрүүлэгтэй хамт одоо тэр аймгийн тэр газраар л очлоо л доо. Үнэхээр Монгол орнд тийм гайхалтай газрууд бол тун олон бий. Энэ ард иргэд чинь тэгээд тийм хүмүүс аюу цөөрөл байгаа байхгүй. Нөгөө идэж ууй хамт ухъя гэдэг нь аюу олшрол. Одоо аймаг дээр очихоор аюу л аймаг сум дээрээ тийм хүмүүс нь дахиад одоо их хурл дээр цөөхөн байгаа шиг. Бас яг тэгээд цөөхөн болчиход байгаа байхгүй. Ёстой л нөгөө цөвөн цаг гэдэг нь ийм л юм байх гэж аргаа ороод бодож штэ. Тэг яг үнийг хэлэхэд бас өөрт чинь баяр үргээ гэж бодож байна баш одоо сэтгүүлчийн хувьд үнэхээр гайхалтай сайн ажилласан. Өөрөө чинь нэвтрүүлгээс улбаалаад одоо лав сүмбэрл ганцаараа яваагүй юм байна. Үнэхээр энэ том асуудлууд байгаа гэдэг нь бас мэдгэлээ. Ерөн сурвалж сэтгүүлцээ бол бас ингэж л ажиллаж явах хэрэгтэй. Хөдөлмөр гаргасан бас баяр үргээ мэргэжлээ. За баярлалаа. Тэр лав сүмбэрлэх хэргийг илэртэл та анхаарлаа тавина. Энэ хэргийг одоо заавал илрүүлэх ёстой гэж таавд намлсан байсан. Тэгэхээр энэ хэргийн талаар одоогоор танд яг хийсэн юм байна уу? Цагдаа магдаа руу холбоо барь уу? Яг уу би цагдаа бол эцсийн дүнгээ гаргаагүй байгаа гэж ойлгосон. Тэгээ би олон нийтэд нэгэнт мэдээлсэн хүмүүсийн нэг мартуулахгүй тулд ямар ч үсэн бид нар тасралтгүй ажиллаж явах ёстой гэж ингэж бодож байна. Нэвтрүүлэг энэ юутай одоо лав сүмбэрлийн өвхөлтэй холбоотой постуудыг би одоо маш сайн одоо өөрийнхөө олон хүнд хүрдэг пэйжээрээ шеэрлэх бусдад түгээхийн төлөө ажиллаж байгаа. За тодорхой хугацааны дараа одоо энэ засаг масаг янгууд цагдаагийнханд бас нэг одоо сануулж хэлье гэж бодож байгаа. Ер нь процесс ямар болж байгаа. Лав сүмбэрл агсан шиг тийм залуучууд их байдгийн билээ шүү дээ. Яг тэр ууландаа л тэр хийх ёстой ажлаа хийгээд л тэр ирвсээ хамгаалаад байгаль дэлхийг хамгаалаад тэрний төлөө амиа өгч бэлэн байдаг. Гэтэл бид нар тэдний дуу хоолойг огт сонсдог байхгүй. Жил 1300 гаруй удаа өргөдөл өчж хахад өнөөдөр сэтгүүлчд бид сонсоогүй л байсан шүү дээ. Тэр тосон бомбын нуруу ямар хэрэгтэй юм, ямар сүрхий уул юм гэдэг огт мэдэхгүй. Тэгчээд нэг залуу амь насаа алдсны дараа сая сонсож байгаа. Хүний амир дандаа альва нэгэн асуудлыг сонсдог. Жишээ нь 5 толгойн асуудлыг тэр хүн өөрийгөө шатаасны дараа л бүгдээрээ харлаа шүү. Ер нь дандаа л тэгдэг монголчууд бүр айгүй. Одоо бидний нийгэм чи өөрөө ингээл нэг асуудал ингээл нэг 7 хоног модонд орж ийн үгүй. Тэгэл дараагийнхаа ингээл шоунд дарагддаг ийм юмар сенсацаар монголчуудыг амьдруулдаг. Энийг нэг тийм хэрэгцээ болгоцсон юм байна л да. Тэгээд одоо тэрэн дунд тэр олон мэдээлэл, тэр олон сенсац дунд жишээлбэл яг хэрэгтэй нь бас хүмүүс төдийл наалдадгүй ингээд айгу зовлонтой байгаа байхгүй. Гэтэл бид нар оюу толгой энэ асуудлыг бас л их олон жил ярьлаа штэ. Тэгээ одоо бас хүн өгөхээр эсвэл энийг сонсох хэрэгтэй болов уу? Яах вэ? Бас хин нэг өгөх хэрэгтэй юм байна. Эсвэл хин нэг одоо сүүлдээ үхэл сонирн биш болчихлоо шүү дээ. Одоо бид нар жишээлбэл тэр Эрдэнэгийн шатаасны дараа онцгой байдлыг хийж байгаа мэдээллийг сонсоо үздэй. Өө энэ ингээд энэ галуудыг ингээд ангилдаг мэргэжлийн хэллэгээр. Нахун гал, байгалийн гал, яасан гал, төмөр, гинти ослын үе. За тэгээ энэ Эрдэнэгийн өөрийгөө шатаасан юм бол ахун гал тооцогдож байгаа. Ахун гал өнгөрсөн жил одоо тэдэн мянган удаа эдэн мянган удаа гарсан. Ингээд юмыг маазруулж солиоруулж төсвөлдө хүний өвхөл бол ерөөсөө сонирн биш болох нь шүү дээ. Бид нар ийм юмд дөжрлөө шүү дээ Монголын нийгэм. Тийм чи бид нар ямар нийгэм рүү яваад орсон юм бэ? Одоо бид нар ийм асуултыг тавих хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Бид нар ийм байгаагүй шүү дээ. Монголд өдөр болгон хүн өгч जैन. Хүний өвхөл ерөөсөө сонирн биш болсон. Яг дайн болж байгаа байхгүй да Монголд өнөөдөр. Өдөр болгон зам тээврийн ослоор өгч जैन, цаг усын өвхлээр өгч जैन, харваад өгч जैन, залуучууд хичнээн олон хүн харваж өгч जैन. Харуулт өнөөдөр юу болж байна? Энийг стресстэй. Тэгэл энэ хорт хавдар Монголыг тэр чигт нь хэрлээ. Тэгээд ингэж яхад ингээд хүн үхээд ч одоо энэ нэг ч сонсохгүй болсон биш үү? Энэ төр засаг чинь. Харин ч одоо бидний эсрэг те нөгөө энэ үндэсний эрх ашигыг хамгаална гэдэг өргөч нь Монголын төрд байх хэрэгтэй юм шүү дээ.
Энэ тосон бомбын нуруу, гачууртын орд, оюу толгой бүгдээрээ л явж үндэсний эрх ашигтай л холбоотой юм шүү дээ. Гэтэл тэд нар бол өнөө маргааш ойр зургийн та нарын цалин тавих мөнгөгүй багт чи эдгээр популист хийлээ гэж өөрсдөө популизм хийж байгаа байхгүй. Би бол ноён уулныг хамгаалснаар энэ Монгол үндэсний эрх ашигын төлөө явж гин гэж бодож байгаа. Тосон бомбын нуруу энэ байгалаа хамгаалж байгаа энэ залууч гэсэн үндэсний эрх ашигын төлөө явж байгаа байхгүй. Энэ засгийн газар бол зөвхөн Монголын төр бол зөвхөн өнөө маргаашийн хүмүүсийг хооллох ажил хийх үүрэггүй шүү дээ. Эдгээр чинь үеийн үед амьдрах энэ улс үндэстний мөнхийн эрх ашиг, энэ мөнх түүх, энэ юмны төлөө явах хэрэгтэй шүү дээ. Тэрний нэг нь ноён уул мөн шүү дээ, тий. Гэтэл тэгэл зөвхөн хоол, зөвхөн эдийн засаг, мөнгө ийм л хараатай. Өөр ямар ч хараа байхгүй. Тэг мөнгөө яаж олох юм? Ухаж олон бонд гаргаж олно. Үр тавьж олно. Ийм л энэ бол арай биш. Түүхийгээр нь гаргана. Энэ бол ийм бодлого бол Монголыг авч явахгүй. Ийм бодлоготой хүмүүс тэгээ үүх түүхээ яриад Ахмад үедээ хандахаар 40-т хүүхэн 80-т хүүхний загтал гэж хардаг ийм ёс суртахуунтай ийм хүмүүс бол Монголыг цааш нь авч явахгүй. Ийм хүмүүсийг бол хэдэн сар байтугай бол 1-2 хоногч 1-2 цагч одоо Монголын төрийн толгойд байлгаж болохгүй л гэж би бодож байна. За. Ерөнхий сайдыг огцруулах албан тоот бичлэгийн чинь гол үндсэн санаа бол одоо Дубайн гэрээ тийм ээ. Одоо гэрээч гэдэг юм уу, юу ч гэдэг юм Дубайд үзгэлсэн ч юм уу. Миний ярилцлаганд орж байхдаа бол ерөнхий сайд би зүгээр алтан байсан гэж хэлсэн. Тэн дээр та надад яг тоо баримттай үг хэлээч. За би яг одоо энэ юу байна л да. Энэ яг оюу толгойн бүлэг ордын зураг байгаа юм. Одоо энэ Хируга, Өмнөд оюутын бүлэг орд, Хьюго Дамитын бүлэг орд гэсэн ийм 3 том бүлэг орд байгаа юм л да. Одоо манад энэ Өмнөд оюутын бүлэг орд дээр л олборлолт хийж байгаа. Ил аргаар олборлох энэ юм байна. За одоо Далдуурхаа хөрөнгө оруулалт гэж алийг хэлээд байгаа юм. Далдуурхаа гэж энэ рүү орох гэдэг. Хьюго Дамит руу одоо орох гэдэг юм байна. Ийшээгээ орох гэдэг юм. За ийшээгээ орохын тулд 200 гаруй километр урт одоо нөхөн хонгил ухнаа. Энэ орд руу өрэхийн тулд тэгэхээр одоо аягүй их мөнгө хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? За энэ ордыг бол энэ зөвхөн энэ өмнөд оюутын бүлэг ордыг ашиглахад л тэг зүгээр нь бол 30 жил ашиглах хэрэгтэй. Одоо ашиглаад өнгөж 2 жил болж байна. Яагаачгүй байгаа байхгүй юу? Яагаачгүй. Энэ одоо Зэсийн Баяжимлаа оюу толгой гаргасаар л байгаа. За гаргасаар байгааг нь нотлохоо инээ л да. Надад 2014-15 оны оюу толгой Эрдэнэ төлөвлөрийн орлого ба татварын харьцуулалт байна. 2014 онд оюу толгой 1 тэрбум 945 сая Америк доллар олсон байна. За тийм байна. Орлого. За Монгол улсад төлсөн татвар нь 207 сая. Нийт орлогынхоо 10%-ийг төлжээ. Нийт орлогод эзлэх хувь нь 10% болж байна. За Эрдэнэ төлөвлөлтөөр 721 сая Америк доллар. Энэ тэрбум энэ хэд дахин баг 3 дахин орчим баг байгаа биз. Тэгвэл төлсөн татвар нь 250 сая Америк доллар. 50 сая Америк доллараар илүү төлсөн байгаа биз. Орлогод эзлэх хувь нь 34.6. Эрдэнэт ингэж өгч байна. Оюу толгой одоо дэлхийн номер 1 орд байхгүй. За 15 онд оюу толгой тэрбум 690 саяг олсон байна. Тэгээд 200 сая Америк доллар төлсөн байна. Эрдэнэ төлөвлөлтөөр 576 сая. Энд чинь 3 дахин багыг олсон байгаа үстэй. 3 дахин бага орлого олоод 177. Бараг төлсөн татвар нь бараг адилхан байгаа байхгүй. Тэгээ нийт орлогод эзлэх хувь нь оюу толгойх 11.8 байхад Эрдэнэт 30.7. Ийм л байна. Бид нар гэтэл өнөөдөр оюу толгой дэлхийн номер 1 орд байхгүй. Дэлхийн 10 том ордыг би өнөөдөр авч үзлээ л дээ. Одоо өнөөдөр бол Чилийн Эскандита гэдэг орд байгаа юм байна. 12 оны сүүлчээр 32 сая тонн зэсийг үүсдэг гэж. Гэтэл Монгол 14 оны сая одоо хамгийн сүүлийн тоогоор 14 оны сүүлчийн тоо надад олдсон 31 сая тонн. Өөрөөр хэлбэл дэлхийн номер 1 орд болсон байгаа байхгүй. Гэтэл бид нар эндээс одоо ашгаа авч чадахгүй харин өрөнд ороод орж байгаа татвар нь зүгээр Эрдэнэттэй харьцуулахад л ийм л байна шүү дээ. Тэгээд бид нар бол бодиттой тоо яриад байгаамаа. Бид нар оюу толгоогоос яг үнэндээ ердөөл үр шир одоо бусад юм хасаад ингээд суудгаж байгаа татвар матвар хасгаар 5%-ийг л авч шин. Энд чинь бол одоо арай инээдэмтэй арай болохгүй шүү дээ. Жишээлбэл одоо юу гэдгийг нөгөө үнэгийг жишээлэл яриад байгаа бид нар те үнэгийг чинь сайхан зарчаад мөнгө олгоод хоёлаа яач гээд үнэгийг нь авч яваа 5,000 төгрөг өгчөөд
Тэ одоо юу гэдгийг 100 мянгаар зас 5 мянган өгч 100 мянгаар зарсан ёстой. Арай хийж зарлаа шүү 95 мянган зарсан үлсэндээ авлаа шүү гэдэгтэй адилхан юм болчиход байгаа байхгүй. Өөрийн чинь орон сууцны хин нэгэн хүн барьцаад одоо жишээлбэл хамгийн ойрхон орон сууцаа тий хин нэгэн хүн барьцаалаад мөнгө олоод тий тэгээ хоёулаа хамтарч бизнесээ игчээд тэгээд хөгшөнд нь мөнгө алга чиний орон сууцыг барьцаалаад ер нь хоёулаа мөнгө олчихъя гэд тэгчээд тэгээ 34% чи гарга чи орон сууцаа барьцаалсан байдаг. Тэгсэн чинь 34% олсон юмнасаа төлнө. Тэгээ чи надад би энийг чинь зарж өгсөн, зээлж өгсөн учраас чи одоо надад энэ хүүтэй надаас зээлгээд одоо нөгөө үл хөдлөх хөрөнгө нь минийх байгаад идэг. Гэтэл бөөр нөгөө нөхөр чинь бүр ингээд өөрийг чи өрөнд оруулаад яваад байвал одоо сүултээ гайхна үсттэй. Хамгийн энгийн жишээ одоо ийм л байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь энэ оюутлогоо анхны одоо гэрээ байна л да. 2007 онд хийгдчихсэн анхны гэрээ. Мегомбо их бол дарган засгийн үед хийгдчихсэн гэрээ байна л да. Монгол улсын засгийн газар оюу толгой төслийн 34%-ийг үн төлбөргүйгээр эзэмшнэ гэж заасан байсан. За гэтэл тэгээд дээрэс нь одоо хөрөнгө оруулалтын зардлаа 14 онд ашиглалтанд орно, далдуурхаа нь 15 оноос мөнгө урсгал нь эрг гарч эхэлнэ. За ингээд бид нар хөрөнгө оруулалтын зардлаа ердөө 4 жилийн хугацаанд нөхнө гэсэн байна. Зэсийн үн 5000 Америк доллар байхад бид нар 4-5 жилийн хугацаанд нөхнө гэж. Гэтэл одоо ингээд 6000 гарцсан явж байгаа тийм. Тэгээ үүнээс бага хугацаанд нөх ийм тооцоотой байсан байна. За энүүгээр бол анхны хөрөнгө оруулалт жишээлбэл 2.7 тэрбум доллар байсан. 2.7 тэрбум. Тэгсэн одоо манай хөрөнгө оруулалт юу болчиход явж байгаа. Сая зээлж мэлээд ингээ анхны хөрөнгө оруулалт маань 14 тэрбум болчиход явж байгаа. Тээзүүдээ бол гэтэл одоо энэ манай хөрөнгө оруулалт байна л да. Энэ хараа. Техник эдийн засгийн үндэслэл тусгасан ойролцоогоор 4 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг оюутлогоо төсөлд хийнэ гэж байгаа байхгүй. Энэ 4 тэрбум доллартай бүх юмаа оруулсан. Гэрээндээ 4 тэрбум гэж заасан. Тэгэхэд техник эдийн засгийн үндэслэлтэй 5.1 тэрбум гэж заасан. Тэгээ эний чинь нэг тав болох ёстой шүү дээ. Энэ 5.1 тэрбумдаа уул бүх юм нь орцсон байна. Ил уурхай, далд уурхай, дид бүтц, баяжуулах үйлдвэр, цахилгаан станд, шууд бус зардал, эзэмшигчийн зардал, хаягдлын аж ахуй, валютын ханшны өсөлт болон тооцоолоогүй зардал бүх юмаа тооцсон байхгүй. Зардлын болцсошгүй өсөлт гээд энэ бүх эрсдлүүдэд тооцоод 5.1 тэрбумаар энэ уурхай чинь босноо. Тэгээд ашигаа хийн. За далдуурхаагаа ашиглахдаа эндээсээ олсон ашигаараа далдуурхаагаа ашиглана гэж анхны гэрээ байгуулагдсан. Тэр хараад далдуурхаа хөрөнгө оруулалт 1.5 тэрбум Америк доллар. Гэтэл одоо энэ чинь одоогийн зарчаад байгаа мөнгө нь 8.4 тэрбум болчиход байгаа байхгүй. Гэхдээ энэ яагаад бид нар ийм тэрбум долларын зүрх зүг зүгээр ингэ хүлээн зөвшөөрч байгаа юм бэ? Гэтэл яг сая Дубайн гэрээ байгуулахдаа за энэ минь асуудал юу ч вшээ энийг одоо тооцохгүй яа гэд ингээд байгуулсан байхгүй юу? Хүлээн зөвшөөрөөд ирсэн. За одоо ил уурхаан үе шатны зардал төс батлагдсан хөтөлбөр төсвийн дагуу зарцуулагдсан тэдгээр одоо тэдгээрийг оюу толгой компани санхүүгийн тайлангуудад үнэн зөвөөр тусгасан сангийн яамд өгсөн. За зардлын зөрүү шаардлагатай хэмжээнд тайлбар 4.3B гэж саяны Дубайн гэрээний зардал та. Энэ зардлын саяны миний яриад байгаа энэ их зардлын зөрүү шаардлагатай хэмжээнд тайлбарлагдсан бөгөөд ил уурхаан үн шатны зардалтай холбоотой сүрг үр дагавар бүхий дүгнэлт талуудын хооронд шийдвэрлэгдээгүй асуудал байхгүй гэдэг. Ингэжж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ тэрбум 3-4 тэрбум долларын асуудлыг ингээд асуудал байхгүй шүү гэд гар өсөв зөрчиж байгаа байхгүй. Энд чинь манай төсөвтэй тэнцэх мөнгө шүү дээ. Яаж ингэж болдгийг юм бэ? Би байсан бол хэзээ ч ийм юм хийхгүй. Яагаад эдгээр ингэж байгааг би ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээ эцсийн үнэлгээ бид нар Монголын төлөө байсан бол тэрбум долларыг заа ашиг шигний тооцоо байлаа гэж хаяхгүй. Бид нар тэгсэн ирнэ одоо 600 сая доллар өндөр хүүтэй зээлэх гээл сая одоо ингээл явж штэ. Цалинт төрөө тавьж чадахгүй. Тэг яагаад энийг авъя гэж бодож болтгүй юм болоо. Би гайхаад. Тэг энэ бол гарцаагүй энд ямар нэгэн авилга барьцаалагдсан юм байна л гэж би харж байна. Өөрөөр яаж тайлбарлах юм бэ? Монголын төлөө сэтгэлтэй хүн бол жишээлбэл энийг цэгцлэнэ. Энийг ойлгомжтой болгоно гэл ингээл суух шээ. Яг энэ асуултанд хариулсан цензургүй ярианд орохдоо хариулсан ерөнхий сайдын ярианы хэсэг байдгийг хоёлаа тэрийг үзье та. Дубайд болсон тэр 1.2 тэрбум доллар чинь манай 3 саяулаа 10 жилийн хугацаатай зээлж авсан Чингис бондын мөнгөтэй дүүх мөнгө байхгүй юу? Та энийг Дубайд очичоод канселтчаад хүрээд дахиад нөгөө талд нь бид нар энэ жил болгон 700 хэдэн сая долларын дахиад яг нөгөө талаас нь наатахыг асуучих.
Энэ оюу толгой төслийг хөдөлгөөгөө одоо Чингис Бондын мөнгийг 2 дахин үржүүлсэн мөн 3 тэрбум долларын алдагдлыг хэн хариуцах вэ? Тэрийг канселдсны хариуцлагыг хэн хүлээх ингээд асуудал ийм байдаг байхгүй юу? Айгүй амархан одоо юу гэдэг хар цагаанаар ялгаж байгаатай адилхан юм өөрөө тэгж явахгүй. Тий, ерөнхийдөө асуудал мэдхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хараа энд өмнөд оюут энэ одоо дүнгиж одоо олборлоо 2 жил болж байгаа. Энэ 30 жилийн нөөц. Өмнөд оюутын энэ бүлэг орлого 30 жилийн нөөц. Оюут толгойн олборлол зогсоогүй байхгүй юу? 1 минут 1 секунд зогсоогүй. Баяжимлаа олборлож байгаа, гаргаж байгаа. Гагцгүй бид нар сүүлд нь эрдэмтэд тэр шинжээчтэй нуулцсан. Манай хүмүүс гараад очиж газар дээр нь үзсэн юм бэл. Яагаад ийм их мөнгө хэрэг болчих вэ? Энэ ер нь бодтой юм уу биш юм уу гэд. За тэгсэн чи эдгээр далдуурхаад ингээд цооног ухаад зоож явахдаа техникийн алдаа гаргаад цооног нурсан юм бэл. За тэрнээс бол лав дор хаяж одоо тэрбум долларын алдагдал бол эдгээр хүлээсэн байна гэсэн. За ер нь бусад одоо төмрийн хөдрийн бизнес нь маш амжилтгүй болоод ганц найдвар юм нь бол оюу толгой болцсон. Тэгээ энэ оюу толгоогоор дамжуулж ерөөсөө л мөнгө босгож байгаа. Энэ далдуурхаан бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт гэдгээс ердөө л Rio Tinto энэ одоо Turquoise Hills хүндрэлээс гарч байгаа байхгүй юу? Эндээ бид нар яагаад ингэж байгаа юм бэ? Бид нар монголчууд өсөж өгөхгүй байхгүй. Энэ гэрээг зүв болгоно. Бид нар уурхаа уухгүй яваад амьдрал ирж болсон. Ямар ч байсан монгол хүн би бол амьдралдаа нэг зарчимтай унш. За би бол ойлгомжтой тасартлаа баяжихгүй. Би бол тийм тэгж чадахгүй юм байхгүй. Бас нэг юм ойлгомжтой би хизээч турж өгөхгүй л хүн. Ямар ч үсэн идэх холтой хүмүүс хувцастайгаа байсаар бол энэ хорвоо дуусна. Тэр бол ойлгомжтой. Тэр шиг манай монголчууд хизээч турж өгөхгүй байхгүй. Үнэхээр одоо 50-60 сая малтай юм бол 30-40 сая байсан ч ялаа. Тэгэхээр бид нар зүгээр л энэ ордын учрыг олно гэж хаажгаад эннийхээ учрыг олж болох байхгүй. Ганцхан яагаад ингэж чаддаг хүмүүс гарахгүй байгаа? Яагаад эрх баригчид ингэж чадахгүй байгаа нь л надад үнэхээр сонирн байна. Тийм учраас ерөнхийдөө огцрох хэрэгтэй тийм үү? Тийм учраас огцрох хэрэгтэй. За төр завсарлаад хэдхэн минутын дараа дахиад студид ярилцах учраас энэ сэдвээ ингээд төр орхив. Ой, хайртай юм уу? Хайртай. Тэгвэл энэ хоёрыг аммаар байна. За. Ваа! Ой, хайртай юм уу да? Хайртай штэ. Тэгвэл энийг аавын авмаар. За. Энэ хоёрыг ам. Өөх! Наадах хин давах гэж байгаа. Хайртай юм уу? Хайртай. Дүүдээ авч бэлгэлээ. Хайртай юм уу л гэдэг чинь чи надад хайртай юм уу? Дууга харьяа үй. Сар шинийн нүнжгийг илтгэх ууц эдэний цар давгийг худалдаанд гаргалаа. Сар шиндээ сайхан шинлээрээ Зоос Соёл компани. Дэлгэр Монголыг цацлаар сэрээдэг өвлөөсөө дэлгэсэн хадган дээр ерөөл шингээсэн өвлөөсөө буурлэжийн үрсэн цайлдаг өвлөөсөө буян дорчлонд үлций бэлэгдэх өвлөөсөө Хэрэглэгчдийн хүсэлтээр Улаанбаатар их дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч та Бурзай хөнгөлтийн карта худалдаа хөгжлийн банкны бүх салбаруудаар нээлгэх боломжтой боллоо. Бурзай. Монголын минь эдийн засаг Бурзай. Монголдо худалдаахан хийцгээе. Хайрсаг Улаанбаатар их дэлгүүр. Ерөнхий сайдыг одоо огцруулах энэ одоо сонгуульд өгч байгаа энэ үед бол дэмий юм аа. Бас л засаг төрөөрөө тоглол нөгөөдөл нь дахиад буун томилгоо гэж ядарсан ард түмэн нөгөө чивтийг нь хүртнэ. Одоо заавал энийг огцруулах ямар хамаатай. Тэгтээ дэргүү 6 сарууд боллоо, сонгуул боллоо гэж тайлбарлаж байгаа. Та энд юу гэж хариулах вэ? Яг хаа тэгэл одоо 6 сар эсвэл тэр нь монголоор тоглоал байж ах юм уу? Бид нар шиг ерөнхий сайдаар тоглохоо болчих, оролдохоо болчих гэж бодъё. Тэгвэл ерөнхий сайд дахиад нэмэл үр тавиал, дахиад нэмэл гачууртыг ухаал те энэ засаг ингээл одоо монголоор тоглоол одоо 25 жил тоглолоо шүү дээ. Одоо яг 6 сар дахиад тоглох гэвэл одоо яг тэр л үстэй. Энэ бол миний шийдэх асуудал биш л дээ. Гэхдээ би бол өөрөөсөө шалтгааллах юм а тултал хийн. Хин юу гэж хэлэхээс үл хамааран би бол яг одоо монголчуудыг улам нэмж өрөнд оруулж байгаа, ноён уулыг ухна гэж байгаа, оюу толгойн гэрээг улам бүр Монголд ашиггүй болгосон хүртэх ашиг нь одоо 37 он болсон гэж хэлсэн шүү дээ. Ийм ерөнхий сайд бол одоо огт тэсгэж болохгүй, 1 минут 1 секунд ч байлгаж болохгүй л гэж үзэж байна.
Тэгээд харамстай шийдэх хүн би биш. Энийг улсын хурал одоо олон хороо шийднэ. Тэгээд нийгэм юу гэж үзэх, хүмүүс юу гэж хэлхийг бол би төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. Тэргүүн өнөөдөр бол дуртай хүн дуртай юм ярьж одоо дуртай газар шүсээ өсчүүлж болдог болсон цаг. Тэр болгонд ач холбогдол өгөх юм бол яаж шийдвэр гаргах вэ? Ерөнхийдөө хэрвээ чи миний оронд байсан бол яах байсан гэж нэг хэлсэн. Тэгэхээр ер нь өөрөө ерөнхий сайдын оронд байсан бол яах байсан? Би ерөнхий сайдын оронд байсан бол хамгийн наад зах нь ядчил энэ татвараа бүтэн авдаг бол. Оюу толгоогоосоо бид нар 5% ашиг өнөөдөр авч байна. 5% одоо орлого орж ирж байна Монголд. Энийг ядаж бүтэн авдаг болох байсан. Бүтэн авахын төлөө ажилланаа. Ягдгүй л би эндээс авцаа ямар нэгэн үр би хин нэгэнд үр төлбөр байхгүй учраас. Дээрээс нь би ноён уулыг хамгаалж үлдэх байсан. Ер нь бол өнөөдөр Монголд яг бид нар өөрсдийнхоороо баймар байгаа байхгүй. Тэгэхгүй бол нэг хідэн бизнес бодсон. Өнөөдөр үндэсний эрх ашиг боддог төр байхгүй. Гэхдээ энэ гадаадын хөрөнгө оруулагчийн үргээчлээ. Хөрөнгө оруулагч тэгээ ийм ашиггүй юмд чинь орж ирэх юм уу гэх. Хөрөнгө оруулагчийн ашиг, гадныхны ашигыг л ярьдаг ийм засаг байгаад байна. Яагаад Гэхдээ бид нэр манай ард түмэн амьдрах хэрэгтэй байна. Энэ манай баялгаа. Бид нар одоо энд имлэг барихгүй болохгүй байна. Тэн цэцэрлэг дутаад байна. Тийм учраас та нар энэ татварыг төлөх ёстой гэж ярьдаг засаг яга байхгүй байгаа юм бэ? Ийм ярьдаг засаг л өнөөдөр Монголд хэрэгтэй болчиход байна шүү дээ. Явж ер нь монголчуудын эрх ашиг номер 1 юм байгаа зү. Энэ гэрэн дээр чинь яагаад монголчуудын эрх ашиг номер гэж хэлж чаддгүй хөрөнгө оруулагчийн эрх ашиг номер 1 гэдэг ийм төр засаг болчиход байгаа юм бэ? Ер нь бол Монголд өнөөдөр юу хэрэгтэй байгаа юм бэ? Төр шиг төрөл хэрэгтэй шүү дээ. Монголд 25 жил төр бол хэрэггүй юм а. Төр шиг муухай юм байдгүй юм а. Дандаа идэж уудаг байхгүй юу? Төр өстэй ямар ч одоо хамгийн муу менежер байхгүй юу гэдэг ийм л юмд явлаа шүү дээ. Би бол төрийг сайн менежер болохын төлөө явна гэж бодож байна. Бид нар 25 жил замбрааг үтлээ шүү дээ. Одоо болоо. Өнөөдөр Монголд сахилга, хариуцлага, дэг журам, эмх цэгц зохион байгуулалт хэрэгтэй байна. Би ерөөсөө хүмүүст ёо би та нарыг сайхан болгоод өгье гэж ярьж явдаггүй шүү дээ. Торгороо явахдаа би монголчууд одоо болноо. Монголчууд ийм нийгмийг хүсээгүй байхгүй юу? 25 жилийн өмнө. Бид нар арай өөр юм хүсэж байсан. Одоо 70 жилтэйгээ харьцуулбал бид нар уруудчихжээ. Олон юмар уруудсан байна. Эдийн засгийнхаа бүх бааз суурь, бүх төр үйлдвэр заваа тэр юм устгацсан байна. Тэгэл ухаж зардаг, үр тавьдаг. Энэ болохгүй шүү дээ. Одоо бид нар дотроо цэгцлэх хэрэгтэй. Би бол жишээлбэл сайн сайхан юм амлаж чадахгүй. Бүгдээрээ бүсээ чангалуул бүгдээрээ бүсээ чангалах хэрэгтэй болох. Яг тэгвэл бид нар 16 ондоо төсвийнхаа талын нүрийн төлбөрт явуулах чинь 17 онд бүр хэцүү болно. Сайн сайхан юм амлах ямар ч болцоо байхгүй байгаа шүү дээ. Харин би сахилах, хариуцлага, дэг журам зохион байгуулалт бүгдээрээ хөл дээрээ босхын тулд би чийч бүгдээрээ адилхан л чангалъя гэдэг ийм юмыг бол ярих шаардлага өнөдөр гарцсан шүү дээ. Монголчууд 70-80% нь ядуу дүүрэн аригчинтай, дүүрэн ажилгүйчүүдтэй болцсон. Тэгээ энийг эргчүүлээ арчил. Хогчин тэгээд энэ хүмүүс ийм болчлоо гэхээр чаддаг нь амьдардаг, чадахгүй нь хохно гэдэг ийм нийгэмштэй гэж өөдөөс ярьж байгаа байхгүй. Тэгж болохгүй шүү дээ. Бид нар 3 саяулаа шүү. Энэ арчил мөн үү? Энэ бол арчил биш. Ер нь яагаад Монголын төр засаг арчлыг хөгжүүлэхийн төлөө байх ёстой юм? Үгүй шүү дээ. Харин Монголын ард түмэнд хэрэгтэй, Монгол үндэстэнд хэрэгтэй бол тэр арчлыг нь хэрэгтэй юм л үйлчлүүлээ л да. Ийм л байх ёстой шүү дээ. Тэр социализм нь вэ нү, арчлал нь вэ нү, либерализм нь вэ нү, Монголын ард түмний сайн сайхны төлөө үйлчлүүл тэр бүхэн үйлчлэх ёстой гэж би бодож байна. Монголын төр ийм юмны төлөө байх ёстой шүү дээ. Бид нар либерализм, бид нар арчлалд үйлчлэх гэж Монголын ард түмэн төрөөгүй үсттэй. Бид нар арчлыг хөгжүүлэх үүрэг аваагүй. Бид нар тийм үүрэг зориултгүй шүү дээ. Тэр арчлалт нь хэрэгтэй юм байл бид хэрэглэе. Тэр социализмд нь хэрэгтэй юм байл бид нар ард түмнийхээ сайн сайхны төлөө хэрэглэе л та. Ийм л төр засаг хэрэгтэй шүү. Бид нар ер нь арчлыг хөгжүүлээд популистуудыг дарах үүрэгтэй юм болов уу? Би бол одоо бодож байгаа. Хүмүүс ингээл гэр хороолоор явхаар чи манай Чингэлтэд ингээл ажилгүй гудамжны болон төглөө нийлээл арх уудаг юм хүмүүс зөндөө штэ. Тэгээд би хүмүүсээ цуглуулаа ярихдаа тэд нарыг чинь эрхчлөөтэй учраас өнөөдөр эрхчлөөгөөрөө та нар арчил бий болсон учраас цагаан даван тогон дээр амьдрч чинь гэж хэлэх гэж шүү дээ. Өнөөдрийн төр засаг. Би бол үгүй тийм байх ёсгүй. Өнөөдөр харин ч одоо жоохон диктатур хэрэгтэй байна гэж би бодож байна. Хүсчийн дарь хуухын оронд энд ирээ зам дээр ажил. Энэ хувцсыг өмс энэ хоолыг ид. Тэгээд ажиллавал за баг эцэг ихэн тэрийг хүсэж байгаа шүү дээ. Ажил чаддаг газар нь л ажиллавал. Ажил чаддаггүй нь одоо тий хүчээр ажиллавал. Ийм диктатур, ийм зохион байгуулалт, ийм эмх цэгц Монголд өнөөдөр хэрэгтэй шүү дээ. Бид нар хараа социализмын үед
хөдөөнөөс хотод нүүж ирэхэд маш хүнд байсан. Маш өндөр татвар төлдөг, бөө юм болдог байсан тий. Гэтэл тэрийг бидний эрхчлөө хааж байсан байна. Өнөөдөр монголчууд дуртай газар амьдрах хэрэгтэй болсон гэд манай арчлагчид их ярьдаг л да. Гэтэл яг үүндээ тэр чинь бидний эрхчлөө хаагаагүй юм байна. Бүгдээрээ утаандаа нийслэлдээ шаваад гэр оролд дүүргээд хорт утаандаа хордоод бүгдээрээ хор тавдар тусгай сэргийлж исэн юм байна. Тэр чинь бидний эрүүл мэндийг хамгаалж исэн юм байна. Одоо ойлгогдож байгаач 70 жилийн 25 жилийн дараа бол гих мэтчлэнгийн бид нар маш олон ямыг зүгээр л эмх замбраагүй дуранд нь хайсан байхгүй. Тэгээ одоо төр улам л хүчгүй байх юм байна. Одоо төрийн өмчгөж юу ч байхгүй болох юм байна. Өмчгүй болох юм байна. Яг энэ улс орныг эзэлдэг, аажмаар эзэлдэг, зөөлөн хүчирхийлж эзэлдэг эзэрхийл энэ байхгүй. Төр хүчтэй байх ёстой гэж би боддог. Энэ бол популизм биш. Энэ бол тийм олон хүнд таалагдахгүй. Таныг хүн намд элсэх гээд байна. Элсхийг завдаад байна гэсэн мэдээллүүд гараад идэг. Санаатай санамсаргүй алин бүүмэд дандаа намайг ингэж хүн намтай холбосон юм ашиг явж байгаа. Би бол нэг ойлгомжтой хэлсэн. Одоо дахиад хэлье. Би энэ намд элсэхгүй. Яагаад гэвэл би энэ намыг зөв нам гэж бодохгүй байна. 25 жил явсан манангийн эсрэг өөр сонголт гэж би итгэдэггүй. Яагаад гэвэл энэ нам жишээлбэл ийм алдагдaltaй оюутлогын төслийн талаар нэг ч дуурдаггүй. Бид нар гачууртын ордыг 50 тонн алтны төлөө ноён уулыг уух гэж хахад энэ нам ганц үг ган хийгээгүй. Одоо сүүлдээ хүн намын дарга бол гачууртын санал хураалтанд оролцохоо байсан. Оюу толгоогоо ярихаа байсан. Ганбаатар гэх шүү нөө? Тий. Гэхдээ яг би үзэл бодлоосоо ухарсан гэж бодохгүй байна. Яагаад дуун сулгарч харамсалтай байна. Тэнд нэг хүн дуурах, нэг хүн дэмжиж дуурах аюулгүй хэрэгтэй байдаг байхгүй. Ганц хоёр хүн дуурах бол аюулгүй тийм хэцүү шттэ. Тэнд цөөхөн үндүү хоолой байх. Тэгээд дээрэс нь тэнд бол маш их мөнгөөр хөдөлдөг. Би тэднийг мэдхгүй яагаад тийм залуучууд тийм их мөнгөтэй байдаг юм бол би гайхдаг. Гадных нь санхүүжүүлдэг байх гэж ярьдаг. Би магадгүй гэж боддог. Дээрэс нь тэнд өнгөрсөн 25 жил энэ улс орныг сүрүүлсэн хүмүүсийн үр хүүхдүүд л яваад байгаа байхгүй. Миний харж байгаа. Тэдний захиргаанд ажиллаж байсан, тэдний цүнхийг барьдаг байсан хүмүүсийн төлөөлөл тэнд бол маш их байдаг. Би итгэхгүй байна. Тэнд уул уурхай төлөөлөл байдаг. Тэнд мөнгөтэй хүмүүсийн төлөөлөл байдаг. Магадгүй би маш том айж байгаа айдас бол яана манан хүлэн зөвшөөрөхөө ойлчлоо. Манай алин ч биш гэдэг нийгэм одоо өөр хүн хайгаад байна. Энэ өөр хүн бий болохоос нь өмнө одоо бид нар өөр нэг дараагийнхаа хорогт хорон зайг өөрсдийнхөө цүнхийг барьдаг хүмүүсийнхаа төлөөллийг урд гаргаад нөгөө өөр сонголт чинь энэ шүү гэж дахиж ард түмнийг төөрөгдүүлэх юм хийж гэнэ гэж бодож би айдаг. Уул нь бол Ганбаатар бид нар өөр юм ярьж ирсэн. Би дагчид би даасан нам гэж байгуулах гээд бүртгүүлэх гээд үзлээ бүртгсэнгүү. Нэгдмэл Монгол гэдэг нэрээр нам байгуулах гээд өөртөглөө бүртгсэнгүү. Гэтэл хүн нам бүртгэгдсэн. Тэгээд биднийг бүртгэхгүй. Яагаад бүртгэхгүй байгаа юм гэхээр хууль зүйн бүх шаардлагыг нь биелүүлсэн. Яагаад бүртгэхгүй байгаа юм гэхээр дээрээс битээ бүртгэх гэсэн л гэдэг байхгүй. Тэгээд тийм дээрээс зохион байгуулалттай явж байгаа байж магадгүй л тийм. Тэгээд Ганбаатар гишүүн няцаад яваад өгсөн эргүү. Мэдхгүй би одоо хувь хүнийх нь хувьд сайн мэдэхгүй байна. Тэгтэл одоо гачуурт дээр жишээлбэл хань болж чанга дуурахгүй байгаад оюу толгой дээр дуун суларсанд би одоо ихээхэн одоо юу гэдэг сэтгэл хангалуун биш байгаа. Гомдонгуй байгаа. Оюу толгойн асуудлыг манай Ганбаатар төрүүлж барьж авч явсан. Тэгэл одоо оюу толгойг бидний ярьдаг нэг сэдвч юм гэж нийгэмд буруу ойлголт төрүүлээд гэтэл эн чинь бидний бодиттой мөнгөний асуудал байхгүй. Тэгэл ингээл бид урд нь нэг бамбаа болоод ингээл нэг асуудлыг хүч сулруулаа хийцэн. Дараа нь хоёр дахь тэгэл дахиад нь одоо гурав дахь хүчин гээл өөр хүчин, өөр хүн, өөр бодлого Монголын нийгэм хайгаад тэмтчихэд явж итэл дахиад нөгөө хүмүүсийн үр хүүхдүүд нөгөө гаднаас санхүүждэг ийм мөнгөтэй хүмүүсийн бүлэглэлийн толгой болоод дахиад ингээд явчихаар одоо би мэдгүй яхаа. Тэгээ хувь хүний сонголт би одоо хүн нам ирэх байхгүй л дээ. Надад иргэний зэрэг намтай адилхан санагддаг байхгүй. Иргэний зэрэг намыг байгуулах гэжсэн яг тэр цаг үедээ их адилхан санагддаг л да. Иргэний зэрэг ямар ч иргэний зэрэггүй нэг нам байдаг те. Яг тэр шиг нам битий болчихсоо л гэж боддتي. Магадгүй хүсэн хүлээж байгаа сайн сайхан зүйл рүү хөтлөх ч юм уу бас гордлого байна. Гэхдээ иргэний зэрэг нам саяхан 23 жилийнхаа өгчлөлөв тэмдэглэл гэдэг айгу амар санагдчихсан. Тэдний намын үүссэн орон зай цаг хугацаа гэдэг бол зэрэг гэдэг хүний алагдсан л үе штэ. Тэгээ тэрний ойг тэмдэглээд ингээд баярын урал морал хийгээд байгаа нь бол айгу гутамшигтай л санагдчихсэн л да.
Тэгэл нэг Монголын нийгмийн нөгөө популизмын 25 жилийн л одоо нэг юм шүү дээ тий. Тэгэл зориг гэдэг хүнийг баатар болмогц, зориг гэдэг нэртэй ингээл тий. Гэхдээ одоо ямар иргэний зориг гаргаж Монголын юмд юу шийдвэ гэдэг би бас мэдэхгүй тий. Одоо ингээд юм өсч шүүмжлээд яах вэ? Ер нь гэхдээ Монголын нийгэм улс төрийн намууд бүхлээрээ популист байсан. Монголын нийгэм. Хоёр нам тэр тусмаа энэ амлалтууд, энэ нийгэм, энэ бүх юм популизм байсан. Одоо энэ популизмыг яаж бид нар давж гарах вэ? Яаж энэ тэр өндөрлөгт очсон тэр бүлэг популистуудын эсрэг бид нар одоо тэмцэх вэ? Яаж эднийг давж гарах вэ гэдэг л хэцүү байна л да. Тэр өөрөө бас намайг өөрөө байсан бол яах байсан бэ? Би бол эмэгцэгц хатуудыг журмыг тогтоох тийм шаардлага Монгол тулгарсан л гэж бодож. Энийг хүмүүс популист гэж нэрлэхгүй байх. Жишээлбэл би сая хэлсэн ерөнхий сайдын өргөн барьсан өдөр бензиний үн хямдарлаа. Бензиний үн өнөөдөр монголчууд бензиний үн яагаад хямдрахгүй вэ? Дэлхийн зах зээл дээр 130 байсан өнөөдөр 20 хэдэн доллар болсон байхад л Монголд хэвээрэл байгаад байдаг. Энд чи юутай холбоотой? Гэтэл Монголын бензиний шатхууны бүх бараа бүтээгдэхүүний үнд нөлөөлдөг, Монголын импортын гол хувийг эзэлдэг, манай валютын нөөцийг урсгадаг гол сув бол бензиний импорт, шатхууны импорт. Гэтэл энийг хувийнхаа атгах шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Монголын төрийн монопол байх ёстой салбарууд байх ёстой байхгүй. Жишээлбэл энэ уул уурхайн баялаг. Дээрээс нь энэ бензин шатхуун. Төрийн монопол байх ёстой юм гэж байх ёстой байхгүй. Бид нар ресторан, гуанз, талах боо, үйлдвэрлэдэг юм руу ороод яах вэ төр? Гэхдээ төр гарцаагүй монополдоо гарцаагүй эрх мэдэлтэй зарим нэгэн салбарыг авч явах ёстой байхгүй. Цахилгаан эрчим хүч байна. Стратегийн салбаруудаа бид нар гарцаагүй атах нь өөр арга байхгүй. Тэрэнд одоо нэг төр одоо муу менежер байж хамаг юмыг атах гэлээ чадахгүй байж даахгүй байж болоо хураалаа гэд энэ доромж үг бол төрийг доромжилж байгаа энэ үг л либерал суртал үүгээр дамжиж төрийг хүчгүүд үжиж бүгдийг нь булааж авах гэсэн ийм эдийн засгийн аргаар авах гэсэн л ийм л нэг сонирхолын илэрхийлэл шүү дээ. Яг үннийг хэлэхэд өнөөдөр Монгол гадаад хэл дуудалтайгаа хянаж чадахгүй байгаа байхгүй. Хувийнхан бизнесээ хийж энд нэг 5 хүн ажилттай бай гэдэг. Ингэж эдийн засагт хандаж болохгүй шүү дээ. За 1660 уул уурхайн компани байна. Өчнөө олон хэдэн зуун ашигт малтмал экспортлж байна. За тэр орлого яаж вэ? Тэр орлого нь хянах хэрэгтэй шүү дээ. Гэтэл нэг 500 хүнд нэг сая төгрөгийн цалин өгсөн болчоод дийлэнх ашиг нь өөрөө аваад тэгээд нөгөө ашиг авсан эзэн маань тэнд очиж одоо Америк таавас аваад 7 байшин хаус судалгаж аваад хэдэн тэр бум нууц дансандаа хадгалаад байгааг нь бид нар хянж чадахгүй шүү дээ. Гэхдээ тэрийг тэгэл авилгатай тэмцэх газар өгсөн би өөр яах юм бэ? Өөр яах юм бэ мөнгө хасгалаа. Би одоо надад байгаа эрх мэдлийн хэмжээнд би өгсөн шүү дээ. Авилгатай тэмцэх газар чи энэ нэг юм тэр биш вэ гэж таачлаа шүү дээ. Монгол тэр аяараа ийм бүлэглэлүүдийн дунд байна шүү дээ. Би одоо саяын чанга арга хэмжээгээ авч хэрэгжүүлье гэхтэл би хамгийн Монголын мөнгөтэй хүмүүстэй тэмцэлдэж байгаа байхгүй. Уул уурхай дээр, бэлэн мөнгө уул уурхай дээр байна. Банкн дээр байна. Тэгээ энэ нефтийн компаниуд дээр байна. Би бүх хэвлэл мэдээллийг эднэр атгацсан, бэлэн мөнгийг атгацсан, сүлжээ атгацсан ийм хүмүүстэй л би зөвхөн одоо нефтийн компани тий. Нефтийн компани нефт бол төрийн монополд байх ёстой гэхтэл би зүгээр л одоо арчуулах нь шүү дээ. Байхгүй болно. Тийм биз? Ийм нийгэм байж тээ. Тэгэл одоо бид нар энийг л өөрчлөхийн төлөө явж байгаа. Энэ бол амаргүй дайн. Гэхдээ бид нар энийг өөрчлөх ёстой. Тэгээ одоо уулын дайтаж биш, эвлэрч нэгдэж, эвлэлдэж өөрчлөмөр байгаа энийг. Тэгээ одоо энэ сошиалар бид нар одоо буу зэвсэг бариагүй боловч яг үнэндээ бол оюун санааны сэтгэл зүйн нийгмийг хуваасан ийм дайн л одоо яваад байна шүү дээ. Тэгээ бид нар энэс тэгэл гарах ёстой байхгүй. Өөрчлөхөөс өөр яах юм бэ? Бидний амьдралын тал урд байна шүү дээ. 20 жилийн өмнө л ингэ ярьж ирсэн шүү. Тэгээд одоо бид нар бол 20 жилийн өмнө тэгтээ монголчууд арчил гэж гоё юм байгаа. Бид нар тэрэнд нь хүрхгээл яваад байна. Бид нэг арай хүрээхгүй байна гэдэг шиг. Тэр шиг одоо арчилсан нийгэмгээл гоё нийгэм байгуулагдахаар бид нар гоё болно доо гэл ингээл яваад 25 жил явсан чинь энэ арчилчин мөн чанараараа энэ байна. Энэ чи биш юм бэ шүү. Бид нар бол бүх юмыг бид рүү ирсэн. Өөрийнхөө үндэсний эрх ашигтаа зохируулж, өөрийнхөө хөрсөнд буулгаж ингэж л ашиглах ёстой. Социалист нийгэм монголчууд тийм үү байгаагүй. Бид нар социализмаас сайн сайхнаас авч үлдэх ёстой байсан гэж боддог. Гэтэл бид нар юу чгүй бүгдийн ширээн дээрс арчиж хаяал цоошин юм байгуулна гэсэн. Энэ бол буруу байсан. Одоо ч гэсэн бид нар арчилсан нийгэм сайн сайхан юм байгаа, гэрлэгээтэй юм байгаа. Тэрийг нь авч үлдээд хэрэггүйг нь хаяад үндэсний эрх ашигтаа бүх зүйлийг зохируулад ингээл явах ёстой.
явж Монгол хүний эрх ашиг, үндэсний эрх ашиг гэдэг юм чинь одоо Монгол төрийн хамгаалах ёстой зүйлийн нэг шүү дээ. Гэтэл тэрийг бүгдийг хоошин тавьчаал өнөөдөр хөрөнгө оруулагчийн эрх ашиг, эдийн засаг, мөнгө уул уурхай гэдэг ийм л төрхтэй байвал Монголынх удаан явахгүй л дээ. Хүүхдээ их гадны сургуульд багаас нь явуулж гадны боловсрал эзэмшүүлэх их хэлээр нь одоо Монголын өвөг дээдсийн түүх шүлэг яруу найраг уншуулаагүй гай юм болов гэж бодох юм биш үү? Иймэрхүү төрийн түшээдтэй байгаад ахаар ер нь тэгэл төргүүл улсны илэрхийлэлтэй. Хэрвээ төр байвал төрийн түшээгээ төрийн хүмүүсээ яаж бэлтэх вэ гэдэг юм бодлого нь хүртэл төртөөгөө хамт байдаг. Өнөөдөр одоо бүгдээрээ мэдэн шүү дээ олон хятадууд байна, Америкууд ч гэсэн тий Япончууд өөрсдийнхөө үндэсний төрийн албан хаагч, үндэсний төрийн зүтгэлтнээ заавал бэлддэг өөрсдийн школтой, өөрсдийн сургуультай ийм том бүтцүүдтэй. Өнөөдөр Орос ч гэсэн бас одоо төрийн албан хаагчаа бэлддэг сургууль ерөнхийлөгчийн аюулдаар аваад Казахстан, хуучин одоо тэр Станы орнууд байна тий. Хятадууд муу ялгаагүй Америк ч гэсэн Кеннеди их сургуулиар төрийн өөрсдийнхөө төрийн албан хаагчийг бэлдээд зогсохгүй одоо гадныхныг бас одоо бэлдээд сургаж одоо дэрвэрээ гаргаж штэ бас тархийг нугааж авах. Таныг бас ипотекийн зээлийг 5% болгож бууруулахад эсрэг байр суурьтай байсан гэж сонссон. Энэ яагаад гэсэн юм бэ? Энэ ипотекийн зээлийн асуудал биш байсан. Тэр бол юу байсан бэ гэхээр ипотекийн зээлээр орон сууц авлаа гэж бодъё л да хоёулаа тий. Гэтэл тэр орон сууц маань банкны зээлийн барьцаанд байж штэ. Тэгээд төлбөрөө төлж байна. Гэтэл энэ одоо магадгүй ямар нэг эрсдэлд ороод эсвэл өөр ашигтай хувилбар тааралдлаа гэж бодоход ерөөсөө орон сууцаа зарчих гэхдээ банкнаас л заавал асуув. Өөрөөр хэлбэл бүх одоо үл хөдлөх хөрөнгийг банкны мэдэлд авчиж байгаа байхгүй. Банк даваа хэрэгтэй болж байгаа юм тэнд. Би энийг л эсэргүүцсэн. Яагаад тэр хүний өөрөө эрсдлээ хүлээж гэн өөрөө одоо мах мараага зулгааж тэр мөнгөний төлж гэн те бид нар дандаа өнөөдөр орон сууцны зээлтэй хүн 2 нугалж төлж байгаа шүү дээ. Мөнгөө орон сууцны зээлтэй хүмүүс зөндөө үзээд байж байгаа. Манай дүүмүүд би дүүнэрийнхаа зориуд ингээ орон сууцны зээл төлж байгаа графикийг авч үзсэн. Үндсэн төлбөрөөс нь бараг хасагдахгүй, маш бага хасагдаж байна. 6 жил мачиж үндсэн төлбөр төлсөн байрны зээл төлсөн. Эргээ харсан чинь 3 сая төгрөг үндсэн төлбөрөөс хасагдаад 9 сая гаруй төгрөг хүүгийн төлбөртөнд төлсөн байгаа байхгүй. Тэгээ нэг бөө мөнгө аваад ерөөсөө үндсэн төлбөрөөс асуулж ихэр үгүй тэхгүй шүү. Яг хоо жилээсээ асуул бол асуул. Тэр ятгаа хугацаанаас өмнө төлж дуусвал торгуултай байдаг шүү дээ. Харин ийм байгаа. Одоо өнөөдөр ерөнхий сайд өөрөө хэлсэн тий. Монголууд одоо жишээлбэл бид нар бонд гаргая одоо хөрөнгө татъя гэх тэгэхээр үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авах бизнесүүд байхгүй болчихлоо. Өөрөөр хэлбэл бүх үл хөдлөх хөрөнгө банкны барьцаанд. Одоо бүх орон сууцнууд банкны барьцаанд. Бизнесүүдийнх нь үл хөдлөх хөрөнгүүд банкны барьцаанд. Мал нь банкны барьцаанд. Одоо яаж юм нэхэр газрыг хувьд өгөөд газраа эдийн засгийн эргэлтэнд оруулна гэж гоё нэрлэж байгаа байхгүй. Тэр нь банкны барьцаанд л авч тавихыг хэлэх юм л те. Ингээд одоо банкуд Монголын бүх үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байна. Банкуудын эзэд нь одоо гадныхан байна. Банкуд өөрөө гадны банкнд үр зээлтэй байна. Манай банкнуудын манай гадаад үр төлбөрийн нэлээд дийлэнх нь одоо миний сонсноор бараг 3 тэрбум орчим долларын үр бол банкуудын үр байгаа гэсэн. Тэгэхээр эн чинь бол энэ зөв нийгэм юм уу? Эн чинь тэгээд эн чинь либерал нь эн чинь эдийн засаг гэдэг чинь энэ юм уу? Банкудаа л тэтгээд байгаа байхгүй. Гэхдээ яагаад тэгвэл зээлийн хөнгө бууруулах ажлыг иргэдтэй нээлттэй болгож иргэдээ илүү төвш одоо худалдаа авахч талын дэмжил. Энд чинь л одоо нөгөө эдийн засаг байхгүй. Эдийн засаг. Манай ерөнхий сайдын эдийн засгийг бол би ойлгодгүй. Хитрхи нөгөө талын эрх ашиг, хөрөнгө оруулагч талын эрх ашиг, банкны эрх ашиг хүндсэн те ийм эдийн засгийг би ойлгодгүй. Уул уурхайчдыг дэмжсэн эдийн засагчийг би үнэхээр ойлгохгүй байна. Би бол эдийн засагч мэргэжлэр төгсөөг. Гэхдээ ямар ч мэргэжилтэн энэ эдийн засгийг оюу толгоогоос орж ирэх мөнгө Эрдэнэтийн мөнгийг харьцуулаад харахад за өнөөдрийн Монголын банкны байж байгаа байдал байрны зээлээ төлж байгаа хүн болгон эдийн засагч байхгүй өнөөдөр тэр эдийн засагчийн нүдээр харахад бол Монголын эдийн засаг буруу явж байна. Энэ Монгол орн биш байна. Ингэж явж болохгүй. Бид нар яах юм тэгээд уул уурхай 500 ажиллаж гин гэж байна. Тэр уул уурхайг 10 жилийн дараа ухаад дуусла 500 ажилгүй. Тэндээс ямар хуримтлал орж ирж байгаа. Уул уурхайгаас бид нар хуримтлал үүсгэж чадахгүй шүү дээ. Бид нар хэдэн жил ухлаа 1660 уурхайн компани. Тэг яагаад хуримтлал үүсэхгүй байгаа юм бэ? Чи л арч шүү дээ. Яг үнэ. Ийм л арчлалтай болчлоо. Популизм бити яриад байгаарэ. Уянгаа.
Наадхи чинь pop гэдгийг штэ. Яг үннийг хэлэхэд одоо тэгэл өнөөдөр ноён уулыг ухаад мөнгө ол 50 доорх 50 тонн алтыг ухъя гэж байгаа хүмүүс бол тун удахгүй эн чинь бурхан халдууныг ухах улаан хэвсэг дэвсчихэж байгаа байхгүй. Ямар ч хориг байхгүй боллоо шүү дээ тэмдэлтэй. Гоё хэллээ. Сүүлчийн асуулт. Та болж өгвөл 5 минутанд багтаагаад хариулаарай. Нэвтрүүлэг 5 минутын дараа дуусгаарсан. Та сэтгүүлч мэрэгчлээ. Хүн учраас би энэ асуултыг тавья гэж бодсон. Ер нь сэтгүүл зогмоолуулах би маш дургуй л дээ. Гэхдээ энийг асуумаар санагдаад байгаа юм. Сэтгүүл зүг гэж байхгүй болчих тээ. Энэ одоо бидний өнөөдрийн амьдраад байгаа энэ орчин толгой энэ сэтгүүл зүг чинь биш болчихжээ. Тийг санагдаад байгаа юм. Эсвэл би буруу бодоод байна уу? Энэ нөгөө нэг одоо ингээд Монголын нийгмийг бүр хаост оруулах, дампууруулах юм чинь сэтгүүл зүйн салбарт бас адилхан явж байгаа байхгүй. Сэтгүүл зүйн салбар энэ дампуурлаас ангид бас үлдээгүй шүү дээ. За чи бидний сэтгүүлч байхад би санджаа нэг телевизийн сурвалжлагч байсан. Тэгэхэд Монгол улсад 4 телевиз байсан. Үндэсний телевиз 25 дугаар сувг, манай Eagle телевиз UBS. За энэ 5 байсан. За дараа нь TVS TV 5 гэдэг ингээд нэмэгдсэн тийм. За энэ хэд байхад бол энэ 4 байхад бол жинхэнэ өрсөлдөөн байсан. Сэтгүүл зүйн салбар. Хин ямар мэдээ авах уу? Яа хэвлийн бох орол манайх огт авахгүй ч гэдэг юм уу? Мэдээг өөр өнцгөөс тайлбарладаг. Тэр дөрвийг үзээд иргэд дүгэлдээ хийж чаддаг. Ийм одоо эрүүл сэтгүүл зүй Монголын нийгэмд мэдээлэл өгдөг харьцуулах боломжтой юм байсан. Одоо Монголд телевиз одоо хэд ч байдгийг 600 ид байдаг гэсэн баха. За телевиз, сайт, сонин, хэвлэл энэ одоо сошиал нэтворкөөр сошиалыг оролцуулахгүйгээр 1000 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна. Гэтэл би Америкт уулзж байсан. Америкийн нэг сэтгүүл зүйн салбарын нэг хүнтэй уулзсан. Тэр хүн Америкт өдөр тутмын нөлөө бүхий 3 сонин байна. Телевизийн 2 үлээ 3 сувг байна гэжсэн. Өөрөөр хэлбэл энэ Монголын нэмийг хаост оруулах, хэрэлдүүлэх, талцуулах, ямар ч ач холбогдолтой юмыг ямар ч ач холбогдолгүй болгож хувиргах энэ юм чинь хэвлэлийн салбарт байгаа байхгүй. Бид нар бүр хүний машин болчихжээ. Бид нар ингээд эрүүл сэтгүүл зүй биш болчихсон. Сэтгүүлч гэж хэлэх болцоог хийгээд байгаа ажил биш шүү дээ. Энд чинь нөгөө PR яваад байна тийм үү? Чи ингээл яхаа мөнгөтэй хүмүүсийн талцал энэ дунд одоо жишээлбэл за яхав тэ сая бол ингээд ерөнхий сайдыг яасан ерөнхий сайд руу ингээл над руу бахан дайралт явсан гин нэг хэсэг би бол одоо ойлгомжтой учраас хаагаад огт юуч үзээгүй л дээ. За тэгээд тэр бол мэдээж төлбөртэй явж байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхий сайд одоо карт цэнэглээл хүмүүс яагаад явж байгаа сошиалар ч гэсэн хүмүүс суулгацсан байдаг гин сонсох нэ. Тэгээд одоо хэвлэлүүдэд бодвол мөнгө өгөө төлбөртэй юм явж байгаа. Гэхдээ ерөнхий сайд карта цэнэглэхгүй бол тэгэл тэр нь дуусч шүү дээ. Миний төлөө явж байгаа юм бол яг сэтгэл зүрхээрээ л намайг өмөрч байгаа хэсэг бол тийм л байгаа л да. Би ямар төлөх мөнгө байх вэ шүү дээ. Тэгэхээр мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг гэдэг ийм юм руу хэвлэл мэдээллийг ингээд оруулаа явчихаар нийгмийн оюун санааг өөрийн бохирдуулж, хаост оруулж, бүр ингээд ойлгомжгүй болгож байгаа байхгүй. Гэтэл хэвлэл мэдээлэл чинь өөрөө нийгмийн оюун санааг удирдан залдаг, чиглүүлдэг ийм л одоо бас үүрэг байна штэ. Энэ үндэсний оюун санааг залж явах үүрэг бас байна штэ. Гэтэл энийг одоо зөвхөн төрийг муулдаг, төрийн эсрэг бол сайн гэдэг ийм юм ихлээд нэг хэсэг баахан явсан. За тэгэл одоо нэг нейтрал байдаг гэдэг юм ч одоо бас зөв хандлага мөн үү биш үү? Би бол жишээл эргэлздэг. Бид нар цөөхөлөө учраас хэвлэл мэдээлэлч, иргэн нэг бүрэнч, төрөнч бүхэлдээ бид нар Монгол үндэсний эрх ашиг гэдэг ямыг малгай болгож энд үйлчилж явдаг байх ёстой гэж бодож байна. Бүх юм тэрэнд захирагддаг. Бүх зарчим тэрний дор байдаг байх ёстой л гэж бодож байна. Ийм зарчим байхгүй болгоцсон. Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт хориглох ёстой юмны нэг бол гадаадын хөрөнгө оруулалтыг хэвлэл мэдээллийн салбарт хориглох ёстой байхгүй. Хориглосон биз дээ. Буцаад нийцсэн шүү дээ. Тийм үү? Одоо чи хөрөнгө оруулалт байна шүү дээ. Bloomberg ажиллаж л байна, тархи угаадаг ажиллаа хийж л байна. Гадны хөрөнгө оруулалтаа хэвлэлүүд зөндөөл байж шүү дээ. Жишээлбэл бид нар одоо тэгэл тэр байтугай гадны хөрөнгө оруулалтаа хувийн сонингоо тий засгийн газрын мэдээ гэж засгийн газрын нэрэл хүртэл ингээл гаргачлаа шүү дээ. Тийм. Тэр бас сонин шүү тийм ээ. Засгийн газрын мэдээ хүмүүс засгийн газрынхын сони юм байна гэж ойлгоно. Гэтэл хувийн сони засгийн газрын мэдээ гэдэг нэрээр тархи угаалтаа бас хийж л байна. Гэх мэтчлэн эмгэнэлтэй юмнууд байна л да. Наад зах нь энийг л хориглох шээ. Ер нь хэвлэл мэдээлэл их худалдагд одоо бол бараг дуусчдээ. Худалдагдаж янз бүрийн мэдээлэл цацснаас болоод энэ ард иргэд бүр юм нэг юм гайхамшигтай хардах донтой, сэрдэх донтой, хүн доромжлох донтой болсон юм бол би энэ сошиалыг заримдаа гайхдаг шүү дээ. Тэгээ бүгд ингэ анаа сууж яд юм уу хий өөж хэлэх нөө төн гутал ингээл хар ярих гээд орж ирдэг.
Маш аимшигтэй. Тийм миний сонсох нь тийм бүлэг хүмүүс бас тийм компаниуд байдаг гэсэн. Тэрийг юу гэж нэрлэдэг гэлээ. Өнөөдөр надад нэг залуу байсан. Тролл гэж нэрлэдэг гинэ. Троллууд гэж нэрлэдэг гинэ. Тэгээ мөнгө өгөөд ингээд 10 үе дээр сууж идэг. Тэгээд одоо за энийг аал гэвэл одоо алдаг алсан сэтгэлөвчтэй комментүүд бичдэг. Энийг сайл гэвэл сайсан комментүүдийг өдгмөр нь бичээ сууж идэг тийм машинууд байдгаа гэж. Тэгээд эн чинь бол тэгэл зүгээр имэгнэ шүү дээ. Тийм баха үе гинт идэвччихэд гинт алга болчтой. Тэгээ ер нь бол жишээлбэл сошиал дээр ядаж за бүр хоригддгоо маа одоо жишээлбэл эмх цэгцтэй төрхтэй ойлгомжтой нийгэмтэй бол нийгмийг ийм эмх замбрааг байдалд оруулахгүй бол тодорхой хэмжээгээр хязгаарладаг шүү дээ яг юм. Бид нар ядаж байна шүү дээ тий. Хүн өөрийнхөө нэрийг зургаа тавиад ойлгомжтойгоор энэ ертөнцид санаа бодлоо илэрхийлмээр байгаа бол бүртгэлтэй. Яг тэр өөрийнхөө нэрээр өөрийнхөө хаягаар ID-гаар ордог тэр нь бүртгэлтэй байдаг. Тэгэл нормалны санаа бодлоо илэрхийлээ, санаа бодлоо ингээ постлоод ингийн имигээд явал болж л байд. Тэнд яг зоригтойгоор хүн гүтэгдэг, доромжилдог тий зоригтой зохион байгуулалттай юм сүлжээ болж нийгмийн оюун санааг үүмэлж яадаг, ийм хийж яадаг бол тэрийг барьж авдаг байх хэрэгтэй шүү дээ. Тийм зохион байгуулалтыг л хамгийн наадах нь хийх хэрэгтэй. Би бол энийг популизм гэж бодохгүй байна. Миний энэний төлөө нэг олон харах пол гэдгийг шүү. За баярлалаа. Бидний цаг дууслаа. Урилга хүлээн авч ирж ярилцсан танд баярлалаа. Бид хоёр яг 1 жилийн дараа дахин ярилцсан байна. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Энэ бол цензургүй яриа байлаа. Ирэх даваа гарагийн 21 цагта эргэн уулзцгаая. Баяртай. Сайхан царууд биш шүү. Зааны толгортай юм бэ? 12 жил тойролцсон байх хэвээр. Тэр хараа. 4 хүчний чимэгтэй юм бэ. Тэгсээ. Аав ээжтэй бэлэглүүч. Нүнжигтэй бэлэг биш шүү. Хилээд юуг. Их л үнэтэй ах та. Ямар үнэтэй үдээ. Хосороо нэг мөнгө аягаас хямдхан гээл бодчих. Сар шинийн үнжгийг илтгэх ууц тавгийн эдэний цар тавгийг худалдаанд гаргалаа. Сар шиндээ сайхан шинлээрээ Зон соёл компани. Монголдо худалдаагаа хийцгээе. Найрсаг Улаанбаатар их дэлгүүр.